Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын Вэлдор. Монгол хүн эрүүл байвал Монгол үндэстэн эрүүл байна. Монгол үндэстэн эрүүл байвал Монгол улс хүчрхэг байна. Монгол улсын ерөнхийлөгч Ухмаагийн өрсөв. Чи юу ухаад байгаа юм бэ? Нөгөө эрүүл мэндийн ганц нэг юмнууд харсан юм аа. Ер нь сүүлийн үед юу болж байна? Бас нөгөө хэдүүлээ нөгөө сүүлийн үед болоод байгаа бас асуудлын талаар бас нэг барьс нэвтрүүлэг энэ төр хийдэж шүү дээ. Тэр утгаараа л Тэгээ гэж юу? Яасан байна? Яасан байна? Гой одоо харж л байна. Сүүлийн үед бол одоо энэ цус өтгөрөл их асуудалтай байгаа юм байна да. Чи одоо ингээд утас угсаар сэтгцэн өвчтэй болох үү? Уцгсан хүн болгон сэтгцэн өвчтэй болно гэж байх та бас. Энэ чинь хэрэгтэй мэдээлэл бас авах үедээ авна шүү дээ. Ямар мэдээлэл? Би ч би чамд хэлсэн цус өтгөрлгүй болохоор мэдэхгүй л. Цус өтгөрлийн талаар л хүмүүс өдөрт кинон дээр гараад ирсэн шүү дээ. Өдөрт 3-4 хүн энд одоо өдөрт 3-4 хүн цус өтгөрлөөс болоод харваж байна гэсэн мэдээлэл. Харна. Цус өтгөрл гэж мэдгүй. Яг нөгөө цус нь ус байжгаад кола болдог ч юм уу. Тэ? Өтгөрхийн хэмжээтэй жишээлбэл тэ? За бас юу л сайн ойлгож байна. Чи эмчээс үйс асуухгүй одоо эмч ирэнгүүт. Ийс асууя л та тэ. Гэтэ энэ цус өтгөрлөөр ер нь нэг бас нэг нэвтрүүлэг хийх ёстой л юм байна гэж би бас бодоол байна. Мэдээллийг нь хараад тах бол тэ. За юу гэж юм бэ? Гой бодно шүү. Оо за. Цайнд орчод. Цайнд орсон. Цайнд орохдоо намайг дагуулж. Чи өглөө мэдсгээд бастай гэж. Бас нэг гомдом хаалцж байна. Йоо. Сон сах юу юм. Нас явахаар ингэ. Ойрд тэгээд одоо нөгөө хичээл сургууль эхэлчихлээ шүү дээ. Сайн нэлээд бужиглаа тийм сая 9 сарын 1-нд. Одоо тэгж шүү дээ өрх юм. Бүх юм бэлтгэцгэж ах шүү. Харин. Тэгээд яг би нөгөө бас одоо ажлууд эхэлж байна. Иргэд хүмүүст ер нь эрүүл мэндийн хувьд ямар асуудлууд ер нь төлхөө яригадаад байна гэдгийг л хараад суучихсан. Би бас эндээс нэг мэдээлэл ямар юм мэдхийг хүсэж байна хүмүүс. Надад бол би энд бол ингэж л харлаа. Цус өтгөрлийн л талаар ер нь бас. Тэгээ наа чи тэгээ Монгол юм уу шүү? Тэгээ Монгол байна. Монголд шүү дээ. Цус өтгөрлөө. Аль бас надад ч бас их хүмүүс асуугаад байгаа маа. Цус өтгөрлсөн одоо тэгэл коронавирусын вакцины дараа цус өтгөрөөд байна. Тэгэл одоо даралт ихсээд байна. Гэт яриад байна. Одоо энд яаж шингэлэх вэ гэсэн нэг асуулт байгаа байхгүй. Тийм байна. Тэгвэл ус уугаад. Та юу гэж бодож байна? Ер нь одоо цусаа яг яаж. За төшкөө юу гэж бодох вэ? Яах вэ тэгэл цус нь өтгөрөөд байгаа бол суц руугаа ус шахаад шингэлж. За наадах чи ойлголт бол ийм байна. За чиний энэ бол одоо тийм гэж ойлгоо. Гэхдээ яаж болохгүй юм юу байгаа тийм ээ. Минийх болохоор яг таны бодож байгаатай адилхан дөө. Язаа юм дээ. За дарахгүй. Ухаантай хүн болох гэдэг. Тэгэхээр яг нөгөө цус өтгөрсөн асуудал гэдэг юм уу энэ зүйлийг чи нөгөө манайхан ч нэг нарийн ширийн мэдэхгүй байгаа. Тэгээд энэ яг одоо цус өтгөрлөөсөө болоод тий хүмүүст энэ тархинд нь цус харуулаа гэж бас яриад байгаа байхгүй юу? Харуулаа. Өсөө болоод харуулаа. Тархинд цус харуулсан байна гэсэн тэгээд юм байна. Тэгээд баг өдөрт ч одоо хэдэн хүн цус харуултаас устгасан. Гэхдээ сая ингэж байна. 2-оос 3-аас 4 хүн өгч байна. 3-аас 4. Үгүй насварлалт бол биш шүү. Андуурсан юм ярьж байна. Харуулт гэж байгаа. Харуулт гэдэг чинь өөрөө насварлалт маш өндөр шүү дээ. Тийм ээ тий. Нөгөө бүтэн хагас гэдэг. 90% аюу асуудалтай байхгүй. Тэгэхээр нөгөө юу гэдгийг өдөрт л одоо энэ зүг суцны өвчнөөр тий тархинд цус харвах зүрхний шигдээсээр 3-4 хүн насарж ийн гэдэг юм уу юм хүн харж ийн гэдэг юм зүйлийг сонсоо та нарт хоёр тийм эмзэг сонсож байна. Тий харуулт хүнд тоо шүү дээ тий. Өдөрт 3 гэхээр ч. Тэгтэл яаж ирэхээр зэрэг одоо юу гэдгийг яг энэ одоо цус харуулт гэдэг зүйл чинь одоо дан ганц цус өтгөрлөөс болоод байна уу? Тэ эсвэл өөр бас давхар шалтгаануудаас болоод энэ цус харуулт болоод байна уу? Тэ мөн одоо энэ вакцины дараах хүндрэл гэдэг юм уу? Эсвэл өөр олон төрлийн одоо шалтгаануудын хүндрэл нь өөрөө энэ цус харуултыг дэмждэг цус өтгөрл болоод байна гэдгийг бас ярилцвал бас зүгээр. Хүмүүс бас нэг талын ойлголт өгөхгүй болохгүй. Тэгээд магадгүй цусаа шингэлэхийг хүсэж байгаа юм байвал бас энэ талын мэдээллээр одоо шинэ хичээлийн жил эхэлж байгаа учраас дээрээс нь ингээд яг нэвтрүүлгийн энэ чиглэлээр барай авчвал бас зүгээр юм санагдаж байна. Тий одоо бодож байна. Тий яг зөв тий. Угаасаа би бас ингээл хайгаал байж ирсэн. За өдөрт 3-4 гэж чинь бүү жилд одоо баг. Тэгэхээр энэ одоо нэг асуултын хариултыг л одоо хүмүүс хүсэж байгаа шүү дээ. За манай аяа
ток шоуг үздэг хүмүүс бол маш их байгаа. Одоо орон нутгийн хөдөө орон нутгаар хүмүүс их үзэж байгаа. Хөдөө орон нутгийн хүмүүс маань илүү бас шимтэн үздэг болохоор бас тэнд очих мэдээлэл нь бас манай дэлгэцээр ингээ хурж байгаа учраас шууд бас яг ерөнхийдөө яриад явуул ер нь болж байна. тий. За тэгвэл ингээд энэ сэдвэр явах уу? Тушка юу гэж бодож байна? Одоо тэгхэс. Тушкаар юу бодох юм бэ? Босоод Тэгэрчтэй. Манай тушкагаас ер нь зүгээр би асуудаг юм тий бас ерөнхийдөө. хаяад асууж Бас амар соёлтой гоцтой надаас асуу. Тэгэхээр би нөгөөтөнд нь хайрлаа. Тушка татгалцсан ч угаасаа их юм. тийм ээ. За сайн байцгаана үзэгчтэй. Монгол Улсын иргэдчийн санаачлагаар Монгол Улсын иргэдчийн хамгийн гадартай хамтран бэлтгэн хөрөлдөг Ая ток шоуны маань цоо шинэхэн дугаар хэлбэр бэлэн болсон байна. Бидний байнга үздэг үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдрийн шинэхэн дугаарын сэдэв бол цус өтгөрөлтийн талаар бид эргэн тойронд ярих нэ. Тэгэхээр энэхүү сэдвийг бас сонирхож байгаа. Мөн дээрээс нь энэ бас цус өтгөрөлтийн талаар таны эргэн тойронд хүмүүс ярьж байгаа. Бас эсвэл жоохон айцтай байгаа зүйлс байх юм бол манай нэвтрүүлгийг бүтэн үзээд гол шалтгаан юу юм бол цус өтгөрөлтөөс болоод яг ямар хүндрэлүүд үүсээд байгаа талаар ерөнхийдөө дэлгэрэнгүй бас аяа эмч маань ярих нэ. За тэгээд өнөөдрийнхөө сэдвийг эхлүүлье. За тэгээд. За хаанаас эхэлж ярих вэ энэ? За ер нь бол юу байгаа? Одоо ингээд нөгөө бид нар чинь түрүү ярьсан шүү дээ. Одоо энэ юу гэдгийг өдөрт яг одоо энэ цус өтгөрлийн шалтгаанаас ч юм уу тийм зүрх судасны өвчнөөр одоо 3-4 хүн гэж ярьж штэ тийм. Тэгтэл яг энэ нөхцөл байдал чинь яг одоо ингээд юу гэдгийг энэ 2021 онд болоод байгаа асуудал биш байхгүй. Энэ нь яг үгээр зэрэг яг 2011 оноос хойшоо энэ 10 жилийн хугацаанд ер нь жилийн эцэст тийм нэг жилд зүрх судасны өвчин, цус харвалт шигдээсээр хэдэн хүн нас орж иж байна. Одоо тийм ээ алтан ам маань одоо байхгүй болсон юм байна. Гэдгийг статистикээс харчиг явж байна. Яг бол энэ чинь нөгөө яг одоо болоод байгаа юм уу? Өмнө бас байсан юм уу? Нэмэгдээд байгаа юм уу? Гүм үү? Багасаад байгаа юм эсвэл гэдгийг нь бас харсан зүг байх гэж бодож байна тийм. За одоо би дэлгэцэн дээр та хоёрт бол Хэн дээр үү? одоо харуулах гэсэн. За ингээд зогсоо. гайгүй байгаас юм. За түр зогсоож орой. За тэгэхээр энэ яж өгөхөөр зэрэг Монгол улсын хүн амын нас баралтын зөнгөлтийн шалтгааныг одоо 2011 оноос 2020 он хүртэлх хугацаанд нэг осны одоо юу гэдгийг яг жилийн дунджаар хэдэн хүн нас бардаг байсан юм бэ гэдгийг харуулж байгаа. Одоо ямар өвчлөлөөс болоод гэдгийг харагдаж байгаа юм шиг тий. За одоо жишээлбэл энэ дөр одоо та хоёрт юу одоо яг жилд ер нь хамгийн ихээр нас бардаг хүмүүсийг харуулах юм бол юу харагдаж байна? За ер нь бол Зүрхний судлаа. зүрх судасны тогтолцооны өвчнөөр хамгийн хүн хэдэн хүн нас бардаг гэж энэ 2011 12 онд 5800 гэж. 5800. 800. Тэгэхээр жилд яг үхээр зэрэг 2011-ээс эхлээд 12 онд 5800 байна. За одоо ингээд тэндээс нь цаашаа баг гэж үзье. За тийм. Тэр тоог ч одоо хараа зэ. Яг тоо руу одоо ингээд Харж байна уу? Харж байна. одоо жишээ тийш нэ камер шилжүүлэх юм бол илүү их харагдана. 5848 гэж шүү одоогийн байдлаар. Энэ За, явуулъя. 12 онд бол. За цаашаа явуулъя тийм ээ. За тоо нь яаж ийн? За 13 онд. За жоохон буурж байна. Одоо хавдар Баг зэрэг буурж байна. Хавдар өсөж байна. Хавдар энэ доор он цаг хугацаа уурчлаа. он цаг хугацаагаар. Тэгж байна. За Сүүлийн 10 жилийн хугацаанд. онд Тэр 17 хоол боловсрол тогтолцооны өвчин бас доороос гарч ирж байна. тэгж байна. Эдгээр бол яах вэ? Нэг фактороо нэмэгдэх хавгаа. Тэр гол нь бид нар зүрх судасны өвчнөд талаар ярьж байгаа шүү дээ. Тэр бүр шалж буухгүй шүү. 5000-аас бууж ийн доош нь. Бууж 6000 руу орчлоо. юу 11 онд 6000 болсон баг. 11 онд 6000. Тий. Тий. Тэгэхээр эн чи юу гэсэн үг болж таарж байна вэ? Үгүй энэ ч одоо бүр цус өтгөрөлт бол одоо бүр явцсан юм шүү. За тэгэхээр энэ юу хэлж байгаа нэхээр за нэг 5000 гаруй хүн гэж үзэхээр за 5500 гадаг дунджаар бол жилийн хугацаанд. Тэгээд энэ яг 365 хоногтой хуваагаад үзэхээр нэг 13-аас 14 хүн 11 оноос хойш 2000 одоо энэ 21 он 22 он хүртэл яг өдөр бүр энэ нь цус харж зүрхэн шигдээс болцсон гэсэн үг багхгүй юу? Тэгэхээр та эдийн одоо харж ирсэн тэр нөгөө өдөрт 3-аас 4 хүн цус харуулж байна. Энэ аюултай байна гэж яриад байна шүү дээ. Гэтэл эн чинь яг үгээр зэрэг зүгээр л яах нь нэг одоо мөсөг уулын дээдлийн хэсгийг хүмүүс зүг харж эхэлж байгаа юм. Одоо сошиал хөгжсөн сошиал гэж байна тийм. Чи харуулт гэдэг юм байдгийн байныг одоо ойлгож эхэлж шүү дээ хүмүүс. Тэгж юм тий. Гэтэл чи үжээ 11-ээс 20 одоо 10 жилийн хугацаанд тасралтгүй жил болгон 5000 үзэхэр чинь 10 жилийн хугацаанд хэдэн хүн байхгүй болсон гэсэн үг. Пүү Одоо тоогоор үзвэл одоо дайн шиг 8 шиг болсон ба шүү дээ. 500 мянга орчим тий. Одоо тэгээд чи бодлоо жилд 5000 хүнгээ бодъё. Тэнгүүд чинь
манай одоо Монгол улсын дундаж хүн амтай сум чинь хэдэн хүн амтай? Нэг сум тэр чигээрээ баг ингээд нэг сум 5000 гаруй хүн амтай сум бас ховор шүү дээ. Ховор ахгүй ихэнх Тэгээ ер нь бол 2000 ч юм уу нэг тийм хүү байгаа шүү дээ. Тэгэхээр баг худалчид 2 сум баг Монгол улсын хэмжээнд жилийн хугацаанд зөвхөн тархинд цус арвах зөвхний шигдээсэр байхгүй болдог. Бид нар хавдар амар гэж яриад байгаа шүү дээ. Хавдар бол нэг 3000-аас 4000 хооронд хэлбэлцээд байна шүү дээ. Гэхдээ хавдрын дээр нь бичигддэг байхгүй юу? Бүх насны тогтолцооны өвчин бол монголчуудын хувьд бол хамгийн их өвчлөлтэй. Хамгийн их өвчлөлтэй асуудал. Тэгээд дээрэс нь яаж нөхөр одоо ингээл айл болгонд ёс юм шиг нэг даралтын мууж байгаа юм байгаа үстэй. Оо байдаг шүү дээ. Энэ настай хүмүүс ер нь зүгээр одоо ингээд настай гэлтгүү залуучууд бас хүртэл даралтны юм уугаад тадлаа шүү дээ. Харин тэгж байгааз сүүлд залуучч чаас. Насны хувьд одоо ямар насных байх вэ? Жишээлбэл ер нь бол мэдээж эргөө дундаас дээш насныхан зөнгөлтөн тохиолддог байсан. 11-ээс ер нь бол тэр одоо 10 жилийн өмнө авцсан. Одоо яасан гэхээр зөв 30 гарсан залуучууд тус харж байна. Тий. Шалтгааны үг. За дэмний шалтгааны талаар цаашаа өргөжлүүлээд энэ төрхөө яриад явчих. Одоо нас нь улам залуужаад байна тий. Улам залуужаад байна. За тэгэхээр одоо энэ бүхэн чи одоо энэ цус өтгөрөлтэй хамааралтай юм уу гэж. Юу гэж бодож байна вэ? Зөвсөслийн тогтолцооны өвчин гэдэг байгаа болохоос яг цус өтгөрөлтэй шууд хамааралтай юу гэхээр хамааралтай. Хамааралтай. Яагаад вэ? Энд чинь өөрөө зүрх чинь нөгөөсөө цусаар л яаж байгаа. Судсан дотор цус байгаа тийм үү? Тэгэхээр энэ тодорхой хэмжээний хамааралтай боловч хамаарлын хувьд энэ нь өөрөө жишээлбэл 100% авчирч гэх юм бол 90% нь өтгөрлөөс болоод цус хараад байгаа юм уу? Энэ жилд тэр 6000 5000 хүний чинь тийм. Тэгээ бусд нь өөр шалтгаантай. Эсвэл одоо 20% юм уу 10% юм уу гэдгийг мэд хэрэгтэй болж байгаа. За яг тийм тийм. Тэгэхээр бол яг үгүй дараачийн нэг видео бол харах хэрэгтэй. За энэ дараачийн видеон дээрээс яг үгээр зэрэг за эндээ төр зогсооч. За тэгэхээр энэ дээр юу харагдаж байна та? Одоо нөгөө судас маань харагдаж штэ. Нөгөө улаан хис маань ингээд яг зөв. Тэгэхээр бидний судас чинь нэг юм турбаа шиг юм байгаа шүү дээ тий. Турбааны чинь дээдлэг хэсгийг ингээд яг тэгшгээ сайхан ингээд авцсан байна шүү дээ. За ингээд авсан чинь дотор мэдээж хэрэг бол цус гэж юм байна. Цус. За тэгээд дээрэс нь тэр цусыг чинь зөөвөрлөж явдаг нэг турбаа буюу одоо гуурсанцар буюу энэ судас байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр бидний өнөөдрийн одоо гол одоо хариулт бол ганцхан энэ цус өтгөрөл дээр явж байгаа биш. Цус нь өтгөрөөгүй байсан ч энэ судасны гэмтэлтэй байвал бас цус аргалт үүсдэг. Тэгэхээр одоо юу гэдэг нь тархин цус аргах зүрхний шигдээс хүндрэл даралт ихсэлтэй байгаа процессууд чинь бид нар өнөөдөр одоо магадгүй телевизээр үзэж сууж байгаа хүмүүс бол энэ хоёрын анатомийн ойлголт анатом гэж яригдах юм да физиологийг сайн мэдэх хэрэгтэй. Тэгжиж цааш юм. Тэгэхгүй л ямар ч одоо ойлгох боломж байхгүй. Тэгэхээр бүгдийг бас өтгөрлөөс болсон гэж бас хэлж. Бүгдийг өтгөрлөөс болсон гэж бас үзэхгүй гэсэн үг. Тэгэхээр одоо яг үзэг хэлүүлээд салгаж авч үзье. За. Одоо энэ судсан дотор урсаж байгаа тэр цусыг эхлээд яриа. За одоо нэг өтгөрл гэдэг байгаа яг гол юм. Юу хэлээд байгаа. За. Дараа нь энэ судсаа яриа. За тэгье. За тэгэхээр бол яг үгээр зэрэг энэ цусыг бид нэр одоо яг үгээр зэрэг эхлээд авч үзье. Одоо нэг дараачийн бичлэгээс харах юм байна. За энэ дээр одоо илүү тодорхой болно. За. Цааш. За одоо ингээд бид нар чинь эмнэлэгт очихоор ингээд цусаа шинжилүүлдэг үү? Тэгнь. Одоо нэг тариамаараа илгүүлнэ шүү дээ тий. Тэгээ авахд чи ер нь цус ямар өнгөтэй байдаг вүлээ? Цус яг хөө ер нь улаан хөрөнгө өнгөтэй л байдаг. Улаан хөрөнгө ийм өнгөтэй байдаг тий. За ингээд энийг чи авангуудаа ийм тусгай тийм ээ шинжилгээний ийм шилэнд хийдэг шүү дээ. За ингээд шилэнд хийгээд трийг явах үгээр зэрэг за одоо харуулъя та хоёр та. Энэ төхөөрөмжөнд хийгээд за. За. Энийг харж ирсэн шүү дээ. Ингээд зогсоож байгаа. За ингээд харахад зэрэг цус маань ямар вэ? Өнгө нь улаан хөрөнгөтэй шүү дээ. За тэгэхээр хүмүүс болохоор зэрэг цусыг зөвхөн яг энэ улаан өнгөтэй энэ тий бүтцтэй гэж ойлгодог байхгүй. Гэтэл яг энэ одоо улаан өнгөтэй цусыг чинь одоо центрифуг гэдэг юм хийдэг байхгүй юу? Харин саяны тэр төхөөрөмж. Тэр центрифуг нь яг тэгэхээр төвөөс зүгтах хүч гэсэн үг. Нэг басны одоо эргэлдүүлэхэд яах нь вэ? Хүндийн жинг нь доош нь тунах ёстой гэсэн үг шүү дээ. Тэгэхээр цус өөрөө тэр чигээр хүндийн жинг нь ийм улаан байвал улаанаар л гарна. Тэгэхээр хүнд жинтэй юмуд нь доош нь орохгүй юуг нь бичлэгээ цаашаа өгдөгөр харъя. За энэ яаж өгөхөр зэрэг нөгөө физиологи ингээ ойлголтыг өгөх гэдэг шүү дээ. За ингээд нөгөө центрифуг гэдэг аппаратанда хийж байгаа. Энд чинь бол хэдэн 100 дахин хурдтайгаар эргэлдэл. Эргэлдлээ төвөөс зүгтах хүчний тусламжтайгаар хүндийн жинг сална гэсэн. Одоо гаргаж ирж шүү. За зогсооч. За одоо ингээд харахаар юу харагдаж байна тоо. Одоо ингэхэр нөгөө нэг одоо юу гэдэг нь улаан эс юу хоёрыг салцчих юм шүү. За яг одоо цус чинь дангаараа яг ялгарч чинь шүү дээ. Цэвэр яг юм улаан биш байна шүү дээ. Тийм байна. Ерөнхийдөө яг үгээр зэрэг энд юу ямар ойлголт гарч ирэх вэ зэрэг энэ дээр байгаа нэг хэсэг ба шүү дээ.
Энэ доор байгаа энэ хоёр хэсэг чинь өөрөө яг одоо энэ цус сэтгэл дээр бас маш чухал ойлголт. Жишээлбэл одоо энэ доотлын хэсэг нь цусны дүрст элементүүд гэж яриад байгаа бидний нөгөө эсүүд маань байж байгаа. Дээдлийн тэр 40-60%-ийг 40-50%-ийг эзэлж байгаа энэ нэг шаргал одоо тийм одоо хэсгийг бол яг зөв анаах хонд бол сивэн гэж нэрлэдэг боловч энэ нь өөрөө тэр чигээр ус очдөг. Шууд ус. Ус очдөг. За тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр энэ хоёр маань 50-50% баланстай байдаг хөн цусны дотор. Тийм байна. Бидний цусны 50% нь юу болж тарах гэдэг? Ус бол таар. Ус болж тарах. Үлдсэн 50% нь юу ах вэ? Цусны эсүүд гэж. Эсүүд бол. Тэгэхээр би бол нэг тарган биш байгаа байхгүй юу? Ерөнхийдөө л зүгээр усрахаг л байгаа байхгүй юу? Тий. Хүний бие махбодын 70% нь юу гэж ярьдаг вэ? Ус гэдэг шүү. Ус гэж ярьдгийн шалтгаан чинь 4.5 литр цустай хүн байлаа гэхэд яах нь вэ? 2.1 ч юм уу шингэн усны төлөвтэй. Яг усрахаг хүн байна да. Устай л За тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна гэхээр цус өтгөрл гэдэг юм чинь бас энэтэй холбоотой. За. Хэрэг жишээлбэл одоо юу гэдгийг энэ усны хэмжээ багасаад 20% л очичлаа гэдэг. Тэгэхээр чи шууд өтөрч юм шүү. Тэгэхээр чи шууд одоо яг үгээр зэрэг нөгөө цусны одоо энэ дүрст элементүүд чинь нөгөө усан дотроо хөвж чадахгүй учраас нөгөө наалдаж өтгөрл гэдэг юм чи болж эхэлж байгаа. За энэ юу гэж хэлэх юм гэхээр эхний мессеж буюу цус өтгөрлийн одоо шалтгаан донд бас усны хомсдол бас нөлөөлдөг гэсэн үг. Цусных нь усны гэж ярих юм байна шүү. Цусных нь усны хомсдол үүсэх тохиолдол бай. Тэгжиж өтгөрх. Ер нь тэгтээ та нар цус гэдгийн С үсгийг аваад үзээрэй. С үсгийг авах ус. Тийм бооз. Тэгэхээр тодорхой хэмжээгээр явах хэрэгсээр бид нар нөгөө усыг өөрийн биеийн жиндээ тохируулан баг багаар шимэж уух хэрэгтэй гэсэн үг. Элсэн цүлд явж байгаа хүмүүс ч юм уу ингээд тэр чинь ингээд ус уухгүй ер нь хүн удаан явж чаддаг гэж ярьдаг шүү дээ. Хоол идээд бол нэг хэд хоног явж чаддаг шүү дээ. Хоолгүй бол усгүй бол яг Шууд хатаж өгнө. Гэхдээ хатаа нөгөө харуулт гэдэг юм үг эрсдэлтэй байдаг учраас ус гэдэг чинь юм чухал ач холбогдолтой зүйл. Яриан дундаа би эмчилгээ яваад байгаа шүү. Энэ бол цус өтгөрөөд байгаа нөхдүүд яах вэ? Сайн ус уух. Энэ ус суугаад ахна шүү дээ. Ус шингэн сайн ууж явах хэрэгтэй. Тэгтээ ус гэдэг ойлголтод дундаа чихэрлэг юмнууд ч юм уу, кофе ч юм уу, газтай ундаа бол орохгүй. Юу кофе бол ордог юм. Кофе орохгүй. Би яг хуу кофе уудаг байхгүй. Тэгээ тэрийг шингийн мууж ийна гэж одоо бодоод болохгүй. Шингэн юм яг үгүй өөрөө цус чинь өөрөө ус учраас кофе бишхгүй мэн те. Ундаа чи өөрөө маш их хүчлэг учраас бас өтгөрлөд таждаг тал. Тэр ердөөсөө л яг л цэвэр л ус уух. Яг зөв. Сайхан усаа тэгээ уух ус нь бол ихэвчлэн гоё тийм шүлтлэг төрлийн ус ууж явах хэрэгтэй. Баг зэргийн хэрвээ хүчлэг байвал жоохон баг зэргийн цаана. Бид тэднийг нэвтрүүлгээрээ бас өмнө ярьжсэн хүчлэг шүлтлэг гэж байдгийг шүү гэдэг те. Цааны өжир можир ч юм уу тусаагаад ууж болно. Тэгэхээр энэ бол бас зөв. Байх уу цаа орох уу? Байх уу цаа ногоон цай тэр яхаа нөлөөлнө. Тэгтээ учиргүй давс мавс янз бүрийн цэвэр усыг бол бас арай юу те. Гайгүй шингийн эмчэнд те. За ингээд одоо яг үгээр зэрэг бид нар усны талаарх ойлголт бол ерөөсөө эмчилгээний нэг хэсэг боловч байгаа. Гэхдээ бас нэг юм бий. За. Цус өтгөрлийн бас хамгийн том шалтгааны үгээр зэрэг энэ цусны энэ одоо хэсэгт үлдэж байгаа бид нар энэ нэг өтгөн хэсэг байна шүү дээ. Энэ өтгөн хэсэг дотор агуулгадж байдаг нэг өвөрмөц эс байдаг. Бас нэг ямар эс байдаг гэж бодож байна. За. Энэ цусны төсөл ямар эс байдаг вэ? Улаан эс бөөм. Бөөм. Улаан эсийн дотор гэдэг юм чи бөөм баггүй. Тий, улаан эсийн дотор бөөм гэх гэжсэн. За. Тэгэхээр яг үгүй ерөнхийдөө энэ цусны улаан одоо энэ өнгөтэй харагдаж байгаа энэ хэсэгт нь 3 төрлийн том эс байдаг. За. За энийг дараачийн бичлэгээр тодруулаад хараалаа. За төшгөө юу гэж бодож байна? За мэдхгүй. 3 төрлөөс нэг нь бол за энэ төр зогсоож байгаа. За. За энэ яг үхээр зэрэг нөгөө нэг бид нар нөгөө микроскопоор авсан. Одоо чи багийн чиний цус ч юм уу те микроскопоор аваад жижигхэн шилэн тавиур дээр хийгээд микроскопоор хараад ингэж харагдана. За ингэж харагдахад яг үхээр зэрэг энэ бөөрөнхий бөмбөлөг маягтай байгаа эсүүд чи юу гэхээр нөгөө улаан эс чинь. Цус ягаад улаан өнгөтэй гэдэг үхээр энэ улаан эсэс болж байгаа. Улаан эсэс болж байна. Тэрнээс гадна энэ хажуугаар нь юу харагдаж байна вэ? Гэхдээ энэ тэгэл хоосон орон зай юм шүү. Энэ хоосон орон зай бол эдгээр чинь амьдрахгүй шүү дээ. Шингэн ус. Тий. Сивэнлэг хэсэг гэсэн үг байхгүй юу? Ус вэ. Тэгэхээр энэ яг харилцаа нь яг хангамж нь их сайн байж байгаа цусны одоо урсгал юм байгаа байхгүй юу? Одоо явуулж байна. Ямар нэгэн хоорондоо наалдац одоо байхгүй гоц үргэлжлэн явж байгаа яаж гэнэ? Маш гоё ингээд чөлөөтэй. Өөртөөхөө нөгөө орчиндоо таатай явж штэ тий. За тэгвэл яг үгүй зэрэг усны агуулмж нь буурчихсан байгаа цус ямар байдгийг харуулъя. Одоо тэгээд бөөндөө бөөгнөрөөд эхлэх юм байна. За одоо дараа чинь бичлэгээс илүү ойлгомжтой харагдана. За одоо харж байна. За. Бүр ингээ шамбарлцсан наа. Нөгөө цусны эсүүд чи хөдөлгөөн байна уу? Хөдөлгөх боломж ч алга. Энэ бол ерөнхийдөө цус харуултанд нэрвэгдсэн байсан хүний цус шүү. Нөгөө цус нь өтгөр гүүхээ болоод тархинд нь цус харагдсан байж байгаа. Тэгэхээр энэ одоо харж штэ.
Нэг усны агуулмж багтай. Тийм байна. Тэр чигээрээ цусны улаан бөөмүүд нь ингээд зууралдаад явжсэн байж байгаа юм. Энд юу чөлөөтэй урсах. Юун чөлөөтэй урсах мантай байна шүү дээ, тий. Нөгөө манай түгжирлэг л болсон байна шүү дээ. Бараг тийм байгаа зү тий. За дараагийн бичлэг. За дараагийн бичлэгэн дээр яг үхээр зэрэг илүү бас нөгөө за зогсоож байгаа. За улаас. Тэгэхээр энд яг үгээр зэрэг бид нар хамгийн том одоо өнөөдрийн юу гэдгийг те бидний мэддэг зүйл бол улаан хэсэг гэж юм байгаад байгаа. Цусны нөгөө доотлын өтгөх хэсгийг чинь ихэнх хувийг энэ эзлэн. За тэрний дараа чи хэсэж байгаа. Дахиад өөр нэг хэсэг байна. Аа. За улаан хэсгийн гадна. Тэнгүүд нь дараа ямар хэсэг гэж гарч ирж байна. За зогсоож байгаа. Йоо энэ чи өстэй яг сонссон юм байна шүү. Энийг сонсч байсан уу? Сонслоо. Багийг сонсч байсан. Ялтад байна. За энэ ялтас хэсэг гэдэг зүйл чинь өөрөө маш чухал хэсэг. За яг энийг бид дараа дахиад илүү дэлгэрэнгүй ярина. За тэрний дараа чи хэлсэн нь юу вэ? Дахиад заа цаашаа үргэлжлүүлье. Энэ бас ардгаар цагаан цагаас. Тий. За цагаан хэсгэд чи ямар үүрэгтэй вэ? Цусан дотор байдаг. Сонсч ирсэн үү? Одоо энэ юу вэ? Дархлааны хэсэг. За бид нар дархлаагаа сайжруулах гэж яриад байгаа шүү дээ. Тий. Тэгээ энэ хэсгийн үйл ажиллагааг сайжруулахын тухай яриад байгаа байхгүй юу? Тэгэхээр бидний бие махбодод орж иж байгаа харийн нэмт бактери вирусыг эдгэр чи устгаж идэг. Тэгэхээр тэр нөгөө өтгөн зунгагдсан хэсэг доторт чинь дангаж улаан хэсэг байдаг байх нь шүү дээ. Тийм байна тий. Ялтас хэсэг гэж байна. Цагаан хэсэг байна. Ингээ 3 хэсгээс бүрдэж байгаа юм байна шүү дээ. Тий, энэ 3 том хэсэг чинь тэр өтгөрсөн хэсэгт нь байж идэг. За цаашаа явуулъя. За тэгэхээр бид нар яг үгээр зэрэг одоо өнөөдрийн хувьд бол энэ цагаан хэсэг чухал биш, энэ хэсэг чухал. Ялтас хэсэг. За энэ ялтас хэсэг яагаад чухал вэ гэдэг асуудал гарч ирж байгаа. За та нар ерөнхийдөө одоо нөгөө нэг хамраас ч ингээд жишээлбэл янз бүрийн одоо хамраа ухчаад цус гардаг уу? Гардаг. За гараад ингээд хэсэг хугацааны дараа цус чинь тогтдог уу? Өөрөө тогтдог. Өөрөө тогтдог тийм үү? Гараа зүсчихсэн үү? Зүсчихсэн. Зүсэнгүүд хэсэг хугацаа цус гарч чагаад болчдөг. бас болчдөг. Өчигдөрхөн би жишээлбэл ингээд нөгөө галтаа зүссэн байна тий. Гараа зүсэнгүүд чинь тэр чинь одоо гаднаас нэмжлэл болгочих юм шүү. Гэхдээ тэгээгүй байсан чи өөрөө зогсчихдээ шүү дээ. За тий. Тэгээ ингээд дээр нэг биш магадгүй хамраа цус гарсан дараа ингээд ийм нөжнүүд болчихсон шүү дээ. Тий. Нөжрөө төвчтэй шүү дээ. За тэр чи яаж юм хэ нэг бүлгэнж шүү дээ. Ийм одоо тий. Бүлгэн гэдэг чинь нэг зууралдаа зунгаа гэж байна гэсэн үг шүү дээ. Тэгжээ зогсож байна. Тэгжээ зогсож байна. Тэрийг чинь хин хийдэг вөхөр энэ хийсийдэг. Хэрвээ энэ ялтас хэс гэдэг зүйл хүний бид байхгүй л яах юм бэ? Хамраас урсаалах нь шүү дээ. Гууч гэдэг юм уу? За яг ялтас хэсийн дутагдaltaй хүмүүс нэг хамраас нь цусахаараа 3-4 хоног цусах гардаг байхгүй. Гоч зогсохгүй. Мянган эмчилгээ ингээд гаднаас нь маарлаар чихээд ч зогсохгүй. Хэрвээ энэ хэс бидний бид байхгүйсэн бол бид нар хүчүүхэн шархлаа аваад өгөх байсан. Тэгэхээр энэ маш чухал хэсэг шүү. Тийм бай. Тэгэхээр энэ хэсгийн хувьд бол цусыг шингэлэхүүгүйг шийднэ. За Нэгт. Хоёрт яах нь вэ гэвэл цусыг өтгөрүүлэх гэдэг бас шийднэ гэсэн. Тэгэхээр энэ ялтас хэсгийн хувьд бол өөрөө тэр чигээрээ энэ цус өтгөрлийн механизмд бол явж идэг гэсэн үг. Одоо хүмүүс нөө цус өтгөрлөө гэж яриад байгаа хүмүүс шүү дээ тий. Тэд нар чинь бол ерөнхийдөө энэ ялтас хэсгийн хамаарал нь бараг 80-аас 90% нь байж байгаа. Тэгвэл энэ хэсүүд яагаад одоо тий итгэвчдгийг. За энэ дээр би дараа нэг бичлэг харуулъя. За энэ бичлэгийг авахар зэрэг илүү бас нөгөө энэ ялтас хэсээс ялгардаг тэр бодиснууд нь яг бидний бие махбодод яг энэ улаан хэсүүдийг яаж өөрчлөлт юмыг харуулъя. За тэгэхээр одоо энэ бичлэг энэ дээр одоо харагдана. Жишээлбэл энд нөгөө бидний цусны улаан хэсүүд шүү дээ. За тий. За энэ цусны улаан хэсүүд маань яаж гинэ? Хоорондоо яатсан байна. одоо нөгөө Бөөгнөрлцсөн байна. бүлэгнээд одоо яа наалтцсан. Наалтсан байж шүү дээ. Тэгээ энэ наалтахтаа юугаар наалдуулж ийм ихэр харж байна. Энэ нөгөө ялтас хэсүүд ч юм шүү дээ. Ялтас хэсүүд өөрөөсөө ингээд айгүй олон тооны юм утаслаг тийм зуралдуулдаг шин чанарын бодисуудыг ялгаруулдаг. Аалт шиг юм. Аалт шиг юм. Тэгээ тэр зүйлүүд нь ингээд торлож аваад цусны улаан хэсүүдийг бөөгнүүрлээ аждаг. Тийм байна. Тэгээд энэ нөхөр зэрэг энэ өтгөрсөн энэ одоо цус чинь аль нэг цусан дээр очиж болоод хийж бөглөх. Тэрнээс нь болоод тархинд цус сарвах, зүрхний шигдээс гэдэг юм уу даралт ихсэлт маш олон зүйл процессыг болдог. Тэгэхээр энэ ялтас хэс маань өөрөө бидний энэ одоо цусыг өтгөрүүлдэг гэдэг нь энэ дээр батлагдчих. Тийм одоо ингэж өтгөрүүлж байгаа юм байна шүү дээ. Ялтас хэс чинь өөрөө нэг талдаа цусыг өтгөрүүлж чинь, нөгөө талдаа хагарсан цус мусыг ингээ хамгаалж бүлгнүүлж чинь гэдэг бас үйлдэл нь айгүй олон байна шүү дээ. Тэгээ өнөөдрийн бидний гол одоо юу гэдгийг пойнтлах чухал сэдв нь юу гэхээр яг энэ коронавирус, вакцин тий энэ үргэлжлүүлэлтийн үед яагаад энэ ялтас хэсүүд нь идэвчээд тэгээд энэ цусыг өтгөрүүлээд ажиллаж байгаа юм. Тэгээ наа чи одоо энэ ялтас хэс чинь идэвхтэй байх юм бол цусыг бас шингэлж болох уу? Идэвхтэй дээ биш. Ер нь ялтас хэсүүдийн тоон буурахад цус шингэдэг.
Буурахад баг тэр байвал буур Угаасаа эн чинь тэгээд яаж бодсон буурахт нь шингэрхэн тодорхой болчихлоо шүү дээ. Аа. Гэхдээ ялтас эсүүдийн тоог одоо жишээлбэл юу гэдгийг буурууллаа гэж үзэхэд хэд их бууруулчих юм бол тийм эсвэл одоо тэр нь одоо хэд их буурчих юм бол хүн цусалдах эмэгтэй өвчтөй болчихордог. Энэ тромбоцитофени гэж аяг. ер нь нэг юм тохиромжтой л байх хэрэгтэй юм байна. Юм тохиромжтой. Ер нь ялтас эсийн тоо бууруулна гэсэн ойлголт нь намгаах ухаан тийм одоо юу гэдэг бууруулах нь зөв гэсэн ойлголт биш. Тэгвэл тэд нар байсан ч гэсэнтэй өөрөөс ялгардаг химийн бодисуудыгаа баг ялруулах тал дээр л анхаардаг. Бидний уудаг энэ аспирин ч тийм үү янз бүрийн юмнууд чинь ялтас эсийг тоог багасгаад байгаа юм биш. Ялтас эсүүдийн энэ наалтцыг нь үүсгдэг бодисуудыг л дарангуулж өгдөг. Яахгүй юу аспирин Ялгаруулах тий. За тэгвэл яг үг зэрэг одоо яг энэ дэр хамгийн чухал асуудал нь яг энэ одоо вакцинаас болоод ч юм уу тий коронавирус дуссны дараа ч юм уу өмслийн дараа яагаад ингэж өтгөл явагдаад тийм. Одоо нийт хүмүүс чинь тэр бүгд л тэрийг бичсэн байна. Яг энэний дараанаас л боллоо гэх тэр гэж хүмүүс бас бичсэн байна. Яг тэр яг үний юм уу гэдгийг дээр одоо яг бас тайлна харагдана тийм. Тийм яг зөв. Одоо энийг яг тайлбарыг нь хэлсэн дээр баг. За тэгэхээр ер нь бид нар ингээд янз бүрийн байдлаар өрөвсөлт гэдэг зүйлд бол одоо ороод эхэлсэн. Жишээлбэл ханаа томоо ч юм уу янз бүрийн байдлаар ингээд хүмүүс вирус бактерийг авдаг гаднаас. Авангууд яг үзэр бидний нөгөө нэг дархлааны эсүүд гэж юм байгаа шүү дээ. Хамгаалтын эсүүд маань тэр өөрөөсөө маш их хэмжээний химийн бодисыг ялруулдаг. Нэг усны дархлааны эсүүд маань бидний тэр нөгөө вирус бактери гэдэг муу зүйлийг устгахын тулд өөрөөсөө зэвсэг, буу, сум, химийн, биологийн бодисуудыг ялгаруулдаг. Тэр ялгаруулсан бодисууд нь өгөхөр цусны дотор хэмжээгээр задардаг. Жишээ нь коронавирустэй болчтой халдар авчлаа гэдэг л да чи тийм. Тэгээд хүний дархлааны эсвэл өөрөө бас тэмцэн шүү дээ. Тэгээд тэр чинь тэмцэхгээ дархлааны эс чи бодис ялгуулж байгаа байхгүй юу? Бүх хамаг байдгаар шахаж шүү дээ. Хамаг байдгаар шахаж чинь. Тэр чи хаана явагдаж байгаа юм? Цусны дотор явагдаж байгаа шүү дээ. За тэнгууд чи мэдээж эргүүл коронавирусыг устгаж байгаа. Тийм үү? Дарангуйлж байгаа. Гэтэл тэрнээс гадна дайн тулаан болж байгаа учраас тэр хавьд байгаа гэмгүү нөхдүүд бас өртөгддөг байхгүй юу? За гэмгүү нөхдүүд чи одоо энэ муу улаан эс ялтас эсмэс гэдэг эдэр чинь байна шүү дээ. Эднэр хажуугаар нуурсч байгаа шүү дээ. Нэг л гудмаар явж байгаа юм шиг. Тэр эсүүд яах нь вэ? Ялангуяа энэ ялтас эсүүд тэнд маш их зочирдог. Тийм учраас ялтас эсүүдээс их хэмжээний цусыг өтгөрүүлэх төрлийн бодисуудыг ялгаруулж эхэлдэг. За нөгөө тэмцэж шүү дээ тий. Яг зөв. Тий. Нэг бас коронавирус дархлааны соёрын тулаан дунд мань нөхөр бас тэмцэж төжих нь шүү дээ. Тий. Би одоо юу гараад утгах юм гээд. Би одоо юу гараад. Би бас яах юм дээ. За тэнгуүж яг үзэр энэ нөгөө ялтас эсүүдээр энэ хоёр бас үзээд идэг. Би бас нэг Тэгтэл энэ дайны үр дүнд нөгөө цус өтгөл гэдэг зүйл явагдчихдаг. Тэгэхдээ энэ ганцхан коронавирусын асуудал дээр биш. Ямар ч үргэлжлэлтээр явагдана. Шууд хоолой хүчтэй өвдсөн үед хүртэл цөний цус өтгдөг. Яг бол хоолойны бактериуд цуснд ороод тэнд дархлааны цусал тэмцэн тий. Дархлаа тэмцэн дархлааны бодисууд гарна. Тэгээ бодис ялгарх болгонд цус өтгөл явагдана. Ядралтанд яах вэ? Ядралтанд тэр харсан гайгүй. За ингээд яг үгээр зэрэг ерөнхийдөө одоо яг энэ халдварын дараа цус өтгөдөг механизм чи энэ. Тийм болохоор эмчнэр нөгөө нэг яг энэ эд халдварын үеэр цус шингэлэх хэмиг болгодог байхгүй. Ковид туссан байгаа бол цусаа шингэлэх юм уух нь шүү дээ. Тийм байна тий. Им уухгүйгээр бас тэр усаа бас давхар уухгүйгээр ч явах нэмэлт. Мэдээж усыг бол хүн болгонд уух хэрэгтэй шүү дээ өдөр бүр. Нэг тийм шидтэй нэг юм харь гаргийн яриаггүй шүү дээ. Хүн болгонд өдөр бол усаа ууж байгаа шүү дээ. Гэтэ баг уудаг хүн бол баг уудаг хүн бол мэдээж тэргээд сайн уух хэрэгтэй бол. Тэгвэл вакцин яаж юм бэ? Вакцин яагаад нөлөөлж чинь одоо вакцин чи одоо ер нь тэгэл сайн гээл тэгж байгаа ч. Энэ зүгээр механизм нь юу гэж бодож байна та? Гэхдээ саяны хэлтгэл юм биш үү? Тэр нөгөө дархлааны эс нь ягаад тэгээ нөгөө ялтас эс нь бас сөрж үйлчлээд тэг халц тулаанд вакцин гэдэг чи юу? Коронавирусын тэгээд бардаг солируулсан мэдээлэл шүү дээ. Тий, тэгвэл ер нь юу юм бэ? Бас л ялгаагүй коронавирустэй ижилхэн юм шүү. Вакцин хийж л байгаа бол бас нэг юм орж л байгаа юм. Яг нөгөө нэг би болохоор хар юм байна. Шинжлэх ухааны биш. Нөгөө нэг одоо вакцин ч өөрөө бас л нөгөө нэг өхмөл болсон тийм эсийг нь одоо баг хийдэг юм шүү. Өхмөл биш. Энэ тухайн одоо коронавирустэй адилхан төстэй тийм мэдээлэл ихгүй. Генетик мэдээлэл. Тэр мэдээллийн эсрэг дархлааны эсүүд нь тэмцэнэ. Жишээлбэл рингэн дээр би тэрнтэй эхний удаа тулдах. Жишээлбэл бодъё л да тий. Рингэн дээр нэг хүнтэй тамирчин байж байгаа тулдаад магадгүй чи тэрнтэй тэрнийг ялах ч юм уу ялагдсан шүү дээ. Дараа нь хоёр дахь удаага тулдахад чи тэрний солоо гарын цохилтыг мэддэг болно доо. Тэгэхээр тэрнтэй адилхан вакцин гэдэг чинь эхлээд дархлааны жижигхэн мэдээлэл өгдөг байхгүй. Яаж зодтолдох яагаад чинь зааж байгаа. Дараа нь жинхэнэ коронавирус орж ирэхэд
чиний дархлаанаас меморитой болсон учраас устгалцсанд оролцдог байхгүй. За тэгэхээр жижигхэн мэдээлэл жигсэнтэй дархлаанаас идэвчнэ гэсэн үг. Яг л тэр механизм явна. Тийм учраас вакцин хийлгэсний дараа ч гэсэнтэй цус өтгөрлөө шинжилүүлэх хянуулж явах хэрэгтэй болж таарж байна гэсэн үг байхгүй. Зөв. За энэ механизм бол их ойлгомжтой механизм байна. За ингээд яг манайхан гэтээ энэ механизм бол одоо яг юу гэдэг юм яг энэ бүх цус харгалтын шалтгаан, цусны даралтын шалтгаан бол биш шүү. 100%. За ер нь бол одоо бас тодорхой хэмжээгээр цус өтгөрлөлтөнд нөлөөлж өндөрсөн зүйлүүд бас байж байгаа юм ерөнхийдөө. За тэгэхдээ нэг асуудал байгаа. За. Та нар одоо ингээд жишээлбэл энэ Facebook дээр ч юм уу энэ сошиал орчинд нэг хүмүүсийн бичиж байгааг харж байгаа. Цус амар өтгөрөөд байна. Толгой байлаа гэж ярьж шít. Энийг энэ яаж мэдчих юм бэ? Гэхдээ өөрснөө юу? Цус өтгөрснөөр нь яаж мэдэх юм? Одоо чинь цус нь чи юм болцсон биз дээ. Ийм өтгөрл явагдсан байна. Энийг чи яаж мэдэх вэ? Хүмүүс шинжилгээ өгөл мэдээд байгаа юм шүү. За чи юу гэж бодож байна? Би болохоор одоо магадгүй венес нь гарсан, хоруу гараад зүсгсэн гарсан цуснаас. Яг зөв. Тэндээс л анзаарсан байх гэж бодож шít. Тэгэхээр хүмүүсийн хувьд бол яг одоо юу гэдэг нийт массын хувьд бол яг тэгж ярьдаг байхгүй. Толгоо өвдөх, дүүрэх, зүрх дэлсэх, тийм ээ. За гар хөл салганах, за эсвэл одоо юу гэдэг юм өөр одоо юу гэдэг цус нь нөгөө зүсгээр амар өтгөн гарч ирэх мэрх гэх тийм. Энэ зүйлээсээ болоод цус өтгөрлийн шинж тэмдэгтэй байна гэж оншилдог байхгүй. Тэгэхээр ер нь өөрсдөө онцлоод байна. Өөрсдөө оншилдог. Тэгтэл чиний нүд одоо ийм хөрөн улаан цус гарч ирлээ тийм. Харуугүй чиний нүд чинь микроскоп шиг энийг харж байна гэсэн үг шүү дээ ер нь бол. Тэг чадчихаа. Окей. Чадахгүй. Гаднах юмнаас нь л. Одоо би чинь ер нь ингээд зүсгэд ингээд тийм хар хүрэн байх юм бол бас л өтөрцөн байна л гэж харах юм шүү. Үгүй. Би одоо чөтөр жишээл ингээд үзгүй ногоогоо арилгаж байгаа ингээд одоо гараад жишээлэл зүсчихэж байгаа. Чиний хэрэг ямар сухуу өнгөтэй. Тэгэл одоо би ингээд харангуут миний бол өтгөрөөгүй л юм шиг. Тэгтээ яг одоо нүдээр Улаан байгаад байна уу? Тэгвэл өтгөрөөгүй байна л да. Үгүй энэ юм байдаг шүү. Тэр ямар нэгэн байдлаар зүслээ гэж бодоход тэр зүслэгээс үүдэлтэйгээр гарч байгаа цусны өнгө нь улаан хөрөн юм уу эсвэл яг цэвэр ухаан ягаан өнгөтэй байна уу гэдэг чинь энэ тухайн хүний судасанд хоёр төрлийн судас байдаг гэж хэлжсэн шүү дээ. Нэг нь артерийн бие хүчил төрөгчтэй цус. Нөгөөх нь нүүрс төрөгчтэй цус гэж. Нүүрс төрөгчтэй цус илүү хөрөн жоохон өнгө нь хөвдөл яах нь өтгөрсөн юм шиг тийм хүмүүс харагддаг. Артерийн цус болохоор тэр хүчил төрөгчтэй цус учраас ягаан тийм цус өгөхгүй. Шингэн төрлийн харагддаг. Тэгэхээр хүмүүс аль судасаа гэмтээжснээс ажимаа гарах ихэнхдээ хөнгөн венийн судас буюу нөгөө өтгөн харагддаг төрлийн нүүрс төрөгчтэй цусаа хараад өтгөрсөн гэж боддог. тэгэхээр бас одоо нөгөө энэ дээр ийм ойлголт гарч байгаа. Хараад бид нар ойлгох гэдэг байхгүй. Хүн болгоо өөрсдөө тэр нэг ганц нэг бичээд байгаа улсууд маань жишээлбэл тэр бүх хүн тэгж бодсон гэж бодоагүй л та тийм. Яг зүгээр бас нэг өөрсдөө дүгнсэн тийм дүгнэлтүүд гараад байна гэж хэлэх гээд байна. Тий, өөрсдөө дүгнсэн дүгнэлтүүд. Энэ бол тийм зохимжтой зүйл биш. Яг бол таны нүд бол тийм микроскоп шиг хардаг зүйл биш байхгүй. Ямар ч л байсан шинжилгээ өгөөл цус чинь өтгөрч үү өтгөрөөгүй байна уу гэдгийг тодорхойлох зөв юм байна. Зөв. Туршлагаас их зүг юм ярьж байна. Тэгэхдээ бас нэг энэ шинж тэмдэг дээр байгаа шүү дээ. Ямар шинж тэмдэг илэрдэг вэ гэдэг мэдэх хэрэгтэй шүү дээ. Түрүүнд нөгөө толгоо молгоо өвдөх зүрх дэлсэх гэдэг чинь тэр чинь бол бас байх уу? Тэр шинж тэмдэгтээ орохгүй. Орохгүй. Яагаад орохгүй гэхээр толгой чинь ер нь ямар шалтгаанаас өвдөж болох вэ? Тэгэхгүй одоо 200 шалтгаанаас өвдөх үү? Тий. Хэдэн мянган шалтгаан байгаа шүү дээ. Хэдэн мянган шалтгаан бас толгойн өвдөлт бол. Чи хоол идэхгүй өсгөр толгой өвдөд ингэ суугаад дүрстэн чи. Тийм шүү дээ. Тэгэхээр хоол идэхгүй өсөд толгой өвдөж болно. Зүрх дэлсдэг. Зүрх дэлсэлтийн шалтгаан чинь стресс төвдөлсөх үү? Дэлсэн. Нойргуудл дэлсэн. Дэлсэн. За ингээд гүүж харахад аюу маш олон зүйл нь тий. Сандрахад дэлсэн, загнуулахад дэлсэн гэдэг одоо тий. Замын төгжрөл дэлсэн хөөе. Тий. Замын төгжрөл кофе уухаар дэлсэх үү? Дэлсэн. Яг. Тэгэхээр эн чинь юу гэхээр зүрх дэлсээ толгой өвдөд байвал цус өтгөрцөн байна хүүе гэж чи өөрийгөө онцлж болохгүй байна шүү дээ. Тийм байна. Тийм. Энэ ямар ч тийм одоо юу гэдэг юм би ч өөрийгөө онцлж чадахгүй. Нэг өсний би цус өтгөрсөн шинжилгээний дараа. За тэгэхээр энийг бид нар нөгөө цусны дэлгэрэнгүй шинжилгээ гэж дараагийн одоо зурган дээр л харагдах байна. Цусны дэлгэрэнгүй шинжилгээ гэдэг зүйлээр баталдаг. За тэгэхээр цусны дэлгэрэнгүй шинжилгээ гэдэг зүйл чинь одоо ингээд та ер нь шинжилгээнд орж ирсэн юм байна. Орж ирсэн. Гэхдээ энэ ч дээр нь ойлгомжгүй. За ягаад энийг би яаж ирэхээр зэрэг нөгөө цус өтгөрлөлтөө байгаа мөгөөс хамаарч цаашаа явах эмчилгээнд явдаг шүү дээ. За аспирин авах юм уу, өөр төрлийн эмчилгээ хийх юм уу, яах юм уу гэж юм байна шүү дээ. Тэгэхгүй бид нар өөрсдөө дур мэдж эмчилгээ хийж болохгүй. Тэгэхээр энийг ягаад ийм чухал байдаг вэ гэхээр одоо энэ жишээлбэл бидний цусны хувьд бол эсүүд маань харагдаж шүү дээ. Тэр white blood cell буюу цагаан эс гэж орчиж. За. Цуснд цагаан эсийн тоо хэмжээг гаргаад ирж байгаа юм шүү. Тийм байна. Лавлах хэмжээнд. За тэгээ red blood cells буюу одоо ингээд улаан эсийн тоо хэмжээ байж байна тий. Тэгээд энэ
бидний нөгөө бас өнөөдрийн бас яригддаг тийм PLT буюу нөгөө Ялтас эс. Ялтас эс чинь бас тоо хэмжээтэйгээр байж байгаа юм шүү дээ. За ингээд энэ дундаас гематокрит гэдэг энэ үзүүлэлт байна. Энэ гематокрит гэдэг нь нийтдээ улаан эс болон тэр эсүүдийн цусны болон бусад иргэний баланс нь ямар байх харуулж байгаа. 50-50% байгаа мó 60%. Энэ чинь бас өөрөө дотроо эр эм гэж байдаг юм. Тий, эр эмхтэй ийм 38-аас 50 хооронд байхад чиний жишээлбэл 60 руу очсон бай чиний цус өтгөрөл ихтэй байсан байх ч юм уу тий. Эсвэл одоо нөгөө ялтас эсэ чинь тоо хэмжээ нэгсэх эсвэл энэ юм чи яг стандарт яг юу нөө? стандартууд нь. Гэхдээ ер нь бол яг иймэрхүү хэмжээний байх ёстой юм байна тий. Яг зөв. Яг иймэрхүү хэмжээний байх ёстой. Манайхаа одоо эндээс хараад энэ маань нэг иймэрхүү хэмжээний байх ёстой юм байна гэдэг тэр шинжилгээ өгсөн бол одоо тэрийг гаргаж ирээд үзээд за минийх ч одоо Тэгвэл бид тийм юу бид нар өөрсдөө дур мэдээж бас яаж болох вэ? Нарийн эмчлээ яах вэ? Тийм. Яагаад тэгэхээр зэрэг бид нар одоо өөрсдөө дур мэдээд жишээлбэл шинжилгээний хариуг уншаад тий яг одоо юу гэдгийг миний цус өтгөрсөн байна гэдгийг нь ганцхан энэ нэг ялтас эс ч юм уу те энэ гематокритийн үзүүлэлтээс нь шууд хараад уншиж болохгүй. Энийний цаан чинь яг хөө зэрэг ялтас эсийн гаргалтын хурд бүлэгнэлтийн хугацаа нэрийн цус гараад хичнээн хугацаанд цус нь тогтдгийн. Ингээд маш нарийн үзүүлэлтүүд байдаг. Энийг тэгээд энэ хэдий чи хооронд нь холбож яаш хариу. Тэгээ энэ ялтас эс донд чи юу вэ? Ялтас маш олон зүйл байгаа. Тэгэхээр бид нар зүгээр өөрсдөө шинжилгээ уншина гэсэн туршлагын өрөөсгөл ойлголтыг тодорхойлоос авчаа. Бид нар ер нь өөрсдөө яаж бодсон юм шиг. Тийм. Тэгээд би юу гэж хэлэх гээд ирэхээр эндээс биднэрт гол мэдээллүүдийг өгдөг учраас цусны дэлгэрэнгүй шинжилгээгээр цус өтгөрөлтийн асуудлыг проблемыг яах вэ? Яг л зөв менежментээр хийнэ гэсэн. За би одоо нэг юм ойлгочлаа. Ердөөсөө би ингээд ганц нэг толгой өвдөх зүрхтээсэх ч юм уу эсвэл нэг тиймэрхүү ганц нэг асуудал үүсэнгүүтээ жоохон цус өтгөрчөөд байх шиг байна да гэхэл өөрөө л дүгнэх нь буруу юм байна. Заавал шинжилгээ өгсөний дараа л тэр эмчийн амнаас өтгөрсөн үү өтгөрөөгүй гэдгийг би сонсч чадах юм. Тэр нь яг үнэн зөв мэдээлэл. Үнэн зөв баггүй юу? За ингэж ээж цаашдын менежмент рүү явна гэсэн. За тийм ээ. За тэгээд одоо дараачийн одоо зүйлийг бас ойлгож мэдхийн тулд би та хоёрт одоо яг энэ яг энэ цус өтгөрлийн асуудал маань яг эмчтэр очоод зөв менежментийн дагуугаар эмээ бичүүлээд авна гэдэг санаа явж байгаа. Тэгэхээр шууд эмийн сангаас очоод цус өтгөрсөн байна гэж бодоод аспирин аваад уувал юу болох вэ? Тэгэхээр нөгөө энэ дэр нэг юм ярих гэдэг нь эмчтэр ч очоогүйгээр өөрөө юу? Тийм өөрөө. Тэгвэл тэр чинь одоо өтгөрөөгүй байсан цусыг эсвэл бараг өтгөрүүлчих юм шиг шүү дээ. Аспирины үйл чинь цус шингэлдэг шүү дээ. Тэгвэл шингэрүүлчих. Нөгөө ялтас эсүүдийн хоорондын наалтцыг нь дарангуулдаг байхгүй. Тэгвэл ялтас эс чинь тэгвэл бүр байхгүй болох юм шүү. Үгүй энэ ялтас эсийг байхгүй болгох зүйл биш. Тушгаа. Юу ч ойлгохгүй байсан. Аспирины Энэ ялтас эсүүдийн хооронд нь наалдуулахгүй байхыг л дэмждэг бодсон байхгүй юу? Тэгтэл яг үгээр зэрэг зүгээр байсан хүний чиний чамд улам урсаад алгуулах юм. Оо яг үнэ. Тий. Цус алдаж эхэлнэ. Тий. Цус алдалт гэдэг юм чи яах нь вэ? Тэгээ тэр чил хэлээд нь штэ бисаа. Юу гэж одоо юу яриад байгаа юм да ташкаа. Ямар ч юм байсан одоо чиний ярьсан юм. Нэгэнт одоо ярьсан үгийг буцааж авахгүй тий. Буцааж авахгүй шүү дээ. Тэгэхээр одоо хамгийн гол нь зөв зүгээр байсан хүн өөрөө очиод дур мэдээд юм тан авчих юм бол тэрний эсэргээрээ өөрсдөд нь илүү одоо нөлөөлөл өөр гаж нөлөөлөл өгнө. Жишээлбэл одоо цус алдах эмгэгүүд маш их байдаг. Америк нэгдсэн улсын хэмжээнд гэхэд жилд 1.2 сая хүн цус алдаж эмнэлэгт ирдэг зүгээр аспирин уугаад. Хяналтгүй ууснасаа бол. Тэгээд тэр чинь маш том кейс ихгүй. Манай Монгол ч гэсэндээ энэ судалгаач гэсэндээ маш олон кейс байгаа. Хамраас нь цус гарлаа, доошоо нь цус алдлаа гэсэн юм их гардаг. Нэгт шинжилгээ хийгүйсэн бол уусан тохиолдол нэг. Хоёрд яг хөө зэрэг эмчийн зааврын дагуу угаагүй гасан болох. Жишээлбэл одоо юу гэдгийг нөгөө эмч чи чамаа хараад хотоодны шахлаатай бол аспирин ууж болдгоо байхгүй. Хотоодны шахлаач улам хүндэтдэг байхгүй. Тийм үү? Тий. Угаасаа эмч ер нь ямар эм тан уухын ч гэсэндээ тэр бусад өвчлөлттэй бас бусад юунуудтай харьцуулж яг зөв эмийн үгэн эсвэл энийг болохгүй байна гэдгийг шийдэх юм. Дээрээс нь илгэний циррозтой, илгэний хатууралтай, илгэний хавдар мавдартай ч юм уу те энэ хавдартай хүмүүст хамаагүй болж болохгүй. Тийм. Та нар юу наажс мөн элэг мотлог хүн хамраас нь цус гараад гэдэг гэж сонсч байсан уу? Тэр хүмүүс аспирин болгоод яах вэ? Тэгвэл одоо бүр цус алдлах юм шүү дээ. Тэгэхээр энэ аспирин гэдэг юм чи тоглоомгүй. Тийм одоо юу аваад дураараа уудаг зүйл биш хэвгүй юу? Энэ шинжилгээний хариуг үндэслээд чамайг эмч үзээд суур ямар өвчин байгааг чи харж хяналтаад тэгээд дараа нь чамд тэдэн миллиграмаар тэдний хугацаанд тэгж уух хэрэгтэй гэж чи хэлж өгнө. Тэгэхгүйгээр шууд эмэнснэл ороод аливаа аспирин аваад миний цус өтгөрсөн юм шиг байлаа толгоо өвдөд байна. Гэж юм бол өөртөө маш том аюул тарьж гинэ гэсэн үг. Гэдгийг ойлгох хэрэгтэй болж байна. За ингээд цус өтгөрлийн талаарх ойлголтын дараа бид нэг зүйлийг үлдээсэн байгаа. Тэр таамаглаж болохгүй юм байна. Одоо зүгээр таамгаараа нэг зүйлийг үлдээсэ. Тийм. Юу юм бэ? Цус юун дотор урсч байгаа лээ? Ус.
Цус судсан дотор орсон. Судсан. Чи цус энийг наа эснүүд чи усан дотор л урсж байгаа юм шүү дээ. За. За одоо яах вэ одоо? Энэ жил ямар ч байсан ангаахт орохгүй шүү дээ. За сүүлийн ингээд тооцоогоор 6 жил орсонгүй. За энэ жил дахиад энэ. За энэ жил бас орлоо. За дараа чи хоёр дахь үе дээр оруулж байна. За тэгэхээр бид нар одоо сайхан цусаа сайн ойлгочлоо. Ойлгосон. Маш сайн тийм энэ дотор уус байдаг юм байна, цагаан айс байдаг юм, улаан айс, ялтас айс байдаг юм байна гэж. За тэгвэл энэ одоо зүйл маань хэвэн явагдчихъя гэдэг л доо. За зөв зүгээр тийм. Урсаж байгаа цус маань бол сайхан хэвээ. Хэвээ. Сайхан шингхэн ингээд одоо юу гэдгийг яг доктортой стандартаар урсаж байна. Тэгтэл одоо яагаад тэгвэл цус харвалт болдгийг? Яагаад даралт гэстэй? Яагаад зүрхийн шивдээс болоод байгаа юм? за энэ бол ердөөсөө би бол мэднэ. Судасны нарийсэл гэж. Маш зөв. За тэгвэл яг үзэг одоо энэ дээр харъя. Бидний энэ нөгөө нэг турба гэдэг зүйл чинь те одоо нэг өсний ингээд судсыг бол бид нар турба гэж үздэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ турба чинь яг үхээр нарийсэлд орох. Тийм үү? Хаагдах. Тийм ээ? Эсвэл энэ турба дотор урсж байгаа ус чинь маш их өтгөн байх. Тэр олон шалтгаанаас нь болоод энэ судсаар тэжээгдэж байгаа жишээлбэл одоо миний энэ хэсгийн судсан дээр маань ийм процесс болоход дээшээ явж байгаа хэсэг яах вэ? Дутагдмал болох юм шүү дээ тийм. Цус очихгүй. Цус очоо болж эхэлнэ. Тэгэхээр тэр чинь аяч болж чинь. Тэжээлэг бол унтрна. За одоо энэ дээр явуулъя тий харуулъя. Монгол хүн эрүүл байвал Монгол үндэстэн эрүүл байна. Монгол үндэстэн эрүүл байвал Монгол улс хүчрхэг байна. Монгол улсын ерөнхийлөгч Ухмаагийн өрсөв. За тэгтэл яаж ихээр зэрэг нөгөө судасны доотлын давхаргад маань маш их хэмжээний за ингэж цоож. Судасны доотлын давхарга маань амсар хэсэг дээрээ хатуурлын шинж тэмдэг өгж штэ. Тэгж. За тэгтэл энэ цаанаас нь ирж байгаа нөгөө цусны эсүүд чинь нэг бол өтгөрсөн байж болно. Өтгөрсөн байвал одоо тэгээ угаасаа л бүр амар. Бүр даблдах гэдэг штэ тийм ээ. Өтгөн цус урсаад, судасны хан нарийсаад тийм үү? Энэ хоёрын нөхцөлдөөн дээр тулгуурлаж энэ цуснаас цаашаа тэжээгдэж байгаа гол горих тийм ан амтэн одоо юу байдгийг тархины тусаа хангамж гэдэг ингээнээр ойлгох юм бол тэр зүйлүүд чинь бүгд алдагталд орж эхэлж байгаа. Өнөөдөр бид нар жилд 50000 гаруй хүн тийм өдөрт 13 хүн орчин насаараа тэмдэг байгаа шүү дээ. Тэр чинь шалтгааны чинь ер нь 90% нь энэ. Цус өтгөрл биш. Судасных нь хан хатуур судас хатуурсан юм уу? Судас нь өөхөлж гин үү яаж? Судас нь хатуурл гэж яригддаг энийг. Шууд өөхлөл гэж үзэхгүй. Тэгвэл энэ өөхлөлтэй холбоотой. За тэгвэл энэ хатуурлын шалтгаанд одоо өнөөдөр яагаад тэр 50000 гаруй хүмүүс ингэж жилд болгон насараад байгаа юм тий? Эдний чинь шалтгаан чинь нэгдүгээр юм мэдээж ирэх бол юу болчихлоо шүү дээ. Хатуурлал болчихлоо шүү. Судасны хатуур. Тэгээ судасны хатуурлын шалтгаан юу байж болох вэ? Харин юу юм? Би энэ болохоор манай монголчууд маш сайн мэдих бас нэг зүгээр юу бол одоо энэ нөгөө юу вэ? Тамхи байна. за тамхи Хорт зуршил. хор зуршил. Нөгөө тамхи чинь гэхдээ юу шүү? Тамхины удаан хэрэглээ. Олон жилийн хэрэглээ. Тэр нөгөө судсан доор ч өөхлөлт бол нэг өдөр ингээ үүсэхгүй шүү дээ. Маш удаандаа ингээд олон жил, 20 жил, 30 жил тамхи татсан хүн өөх нь ингээд судсан ингээд нарийсах биш. Судсан нарийсахгүй. Дотроо ингээд өөхлөөд тэгээ ингээд ийм. Тэгээд миний ганц мэдих жишээ. тэгээд нарийсах. Ястаа их ухаантай тайлбарлаа. Маш зөв хариулт. Тэгэхдээ багийн зүйл энийг юм ярьж байна. Удаан хугацааны турш гэдэг зүйл чинь өөрөө өрөөсгөл болтохгүй. Тийм үү? Тий. Яагаад гэвэл хүн болгон жишээлбэл юу гэдгийг за зарим хүмүүс би тамхитаал нэг тий 80 90 нас хүртлээр татлаа зүгээр л штэ гэдэг. Тий. Зарим нь 50 насны дээрээ уушны хавдар туссан юм штэ. Тийм үү? Тэгэхээр энэ нөгөө тухайн хүний хувьд л тамхины никотиноос хэр их одоо юу гэдгийг хордож ийнө гэдэг хүн болгон өөр. Чам дуулж байгаа нэг юм өөр. Тэр нэг хугацаа амарх. Хугацаа амарлах. За. Богино хугацаанд чи юм болчих жоох. 5 жилийн дотор ч хавдар тусч болно. Их үү. 5 жилийн дотор ч судас натурж болно гэсэн үг. Тэгэхээр тамхин дотор агуулгадж байдаг тэр никотин гэдэг бодисонд л бүх учир байгаа. Никотины үлдэлтийн систем бол ерөөсөө судасны доотлын давхаргад доторх бага нэвтрэлтэй липопротеид гэдэг муу өөхлөсийг ихсгэж байдаг. Тэгээ муу өөхтөс судасны доотлын давхаргаа ороод ирэхээр л амсрын дотортлыг нь баглаад өмнө турбагч зэвийдэд тавьчихдаг байхгүй юу? Зэвэрсэн турбаач нь тэгээ яах нь? Тус. Цаашаа усаа болохоо болж шүү дээ. Таглана шүү дээ. За тэгэхээр тамхинд сүүлийн үед бас нэг ойлголт байгаа. Энд бол электрон тамхи орж ирж байгаа. Электрон тамхи, вейп гэсэн ойлголтууд орж иж штэ. Сүүлийн үед ингээ бүгдээрээ уугч сонсох шиг л өдөржин шинжин гөхөө явж штэ. Орондоо унтж явахтаа сорж байна тийм. Тэр чи юу? Никотин байгаа. Никотиныг авч ийн. Никотины үйлдэлийг яриад штэ бид нар. Электрон тамхи байна уу? Энгийн тамхи байна уу? Ялгаагүй бүгд никотин. Адилхан.
Тэгэхээр ялгаагүй л юм үүсэх үү? Ялгаагүй никотины үйлдэл чинь цусны дох муу өөх тусыг нэмдэг. Тэгээд яг үгээрээ цуцыг хадгалждаг. Тэгэхээр тань татдаг хүмүүс зүрхний шигдээсээр өгдөг эсэл 5 дахин өгдөг. Йоо. Зүрх нь маш их өгдөг. Асуудалт. А за дараагийн ойлголт. За энэ таних бол маш зөв багийг хэлж байгаа. Яг бол энэ өөрөө сүүлийн манай залуучууд гэдэггүй хүүхэд залуучуудын дунд бол одоо баг маш аимшигтай болсон. Нэг ангид өгөхөд 10 нэг ангид өгөхөд 20 30 хүүхэдтэй байлаа. Тэдний 50-аас дээш хүн тамхи цавж байгаа гэж байна шүү дээ. 10 жил тэгсэн судлаа. 8 дугаар ангийн хүүхдүүд. Тэр чинь зүгээр амар эрттэй байгаа. Тэр 8 дугаар ангид ангийнхан талаас дээш хүн тамхи болсон байна шүү дээ. Энэ бол аюултай. Ялангуяа тэр веб чинь бол хамаагүй болчиход байгаа. Хүүхдүүд тэрнээс доош настай гэж бодож байгаа. За түүний дараагаар яаж юу гэхээр зэрэг Таргалалт бас орох уу? таргалалт маш хэцүү хариулж байна. Тэг бүдүүн юм чи. Тэг би энэ бүдүүн болж байгаа юм чи судас нь бас бүдүүн болж байгаа л. Таргалалтын үндс нь одоо юу гэдгийг шалтгаан маань аваад үзэхээр нийтдээ энэ нэг даралт ихсэлт байна уу? Тархин цус авж байгаа хүмүүсийн кейсүүд бол харахад 80% яг юм байна. А тэгэхээр юу гэсэн үг юм? Нөгөө тэр харуулт өгсөн хүмүүсийн ихэнх нь одоо таргалалттай байсан. Яг зөв. Таргалалт буюу цус биеийн жингийн илүүдэлтэй юм байсан байна. Тэгэхээр таргалалт ягаад болоод ирж байна? Энэ нөгөө муу өөх тос гэх төрөө хэлж. Тэгээ дахиад яг нөгөө тос гэж ярьцсан болохоор байна. Жин ихсээд биеийн жин нэмэгдээд ирэхээр тухайн хүний цусны дотор чинь өөхнүүд их хэмжээгээр гүйдүүлэх хөхгүй. Чацархаа дотор өөхнүүд нэмэгдээд адилхан суд чихлэн дотроо их хэмжээний өөхтэй бол. Тэр муу өөх тосууд гэдэг тэр багийн хийж чаддаг өөхнүүд чинь яг баг нэгтлэр липопротеин гэж нэрлэгдэж байгаа байхгүй. Тэр баг нэгтлэр липопротеинуудын хэмжээ нэмэгдэх тусмал судас нь олон хэмжээдэг л яг өтгөр. А тэгээд дээрээс нь тархан хүмүүс юу тохиолдог гэж цусны сахар өвчин болдог. Цусны сахар гэдэг чинь өөрөө цусны сахарын хэмжээ нэмэгдэхээр цус өтгөрдөг гэдэг бид нар ярьж байна. Тэрийг бол бүр хоёр жишээ орж ирсэн. Тэгэхээр сахар өвчтэй хүмүүсийн хувьд одоо ерөнхийдөө энэ чинь шалтгаан таргалт шүү дээ. А таргалт өөрөө хоёр янзаар шууд цуснд гэмтэлж байгаа байхгүй. Нэгт шууд автоматар цусны урсгалыг хурдыг удаашруулж байгаа. 100 За 100 бол шууд цусны доотлын ханын давхрыг нь яаж нарийсгаж байгаа. Энэ таргалт бол ер нь амар том шалтгаан юм шиг. Маш том шалтгаан. Маш том. Өнөөдөр хүн амын маань 54.5% таргалсан байна гэж шүү дээ. Жинхэнэ амар том шалтгаан. Талаас дээш хүн таргалтай гэсэн Монгол улсын хүн ам. За багийн хувьд жишээлбэл одоо Японд бас 10 жил ажилласан чи харж байсан. Тэнд ер нь тарган хүмүүс ирэх байсан. За ёстой харин Япон хүн бол ер нь одоо манай телевиз үзэгчнэрч мэдж байгаа Японд байсан улсууд ер нь биеийн жин их гайгүй шүү дээ. Ер нь жин багтай байдаг. Жин багтай шүү дээ. Одоо манайхан 30-аас дээш насныхын дунд ямар байна? Оо ер нь таргал шүү. Сах. Бүгдээрээ ер нь таргалт. хэвлийн таргалттай. Тэ бүгдээр ийм асуудалтай болчихсон байна. Одоо тэнгууд нэг сүүлийн мэдээ гардаг шүү дээ. Залуу хүн цусраваад байна. Эн чинь болохоо боллоо. Хуучин цагт хөгшчүүд л хардаг байсан шүү дээ. Тийм шүү дээ. А тэгэхээр нөгөө хүүхэд бахахасаа илүү таргалцсан юм лөө. Яг зөв. Тэр үеийн хүмүүс чинь хайцангуу таргалт багтай байсан юм. Хуучин цагийн хүмүүс ч Одоо тэр үед чи одоо хоол унд хомс байсан. Хөдөлгөөн хоол унд хомс жоохон хөдөлгөөн сайн хийдэг байсан. Сайн хийдэг байсан. Мэдээж энэ хоол унд нөгөө төрний хоолууд баг байсан л да. Чихэр мэхэр янз бүрийн одоо нэг шиг энэ кола газтай ундаа 9 шидийн бургер пицца идэхгүй шүү дээ. За тэгэхээр одоо ч ерөөсө 30 хүрч байгаа. Бид уржигдэрхэн л тэр нөгөө саунд явж яхад нэг тэр 11 настай орчин хүүхдүүд байгаа байхгүй. 5 хүүхэд тоглож байгаа. Харахад тэдний за яг ингээ харахад ер нь нэг хүүхэд нь л арай гайгүйсэн. Үлдсэн хүүхдүүд нь бүгдээрээ илүүдэлжинтэй. Илүүдэлжин. Бандаас. Яа. Тэр хүүхдүүд 10 настай гэж үзье. 30 насны дээр ирүүл яах вэ? 20 хэдэн жил таргалтай. 20 хэдэн жилийн таргалт, 20 хэдэн жилийн энэ өөхлөлт. Тэгээд сахар тусал яах вэ? Тэгээд тухайн үед 30 гэхэд ямар нэгэн сахартай болох ч юм ямар нэгэн өрөвсөл үүсэх юм бол тэрийг гадны хүн харахаараа ийм залуу 30 тадаа юу гэж харах нь. Тэгтэл нөгөө яг тэр хүн маань бол бүр багасаа таргалсан байна. Тэгээ одоо тэгээд сошиалар яадаг юм чи юу гэхээр зэрэг залуу хүмүүс цус харваад байна. Энэ ч зөвхөн энэ вакцинтай холбоотой байна гэж яриад байгаа. Вакцин бол нөлөөлж байгаа. А гэхдээ ер нь өөрсдийнхөө биеийн жингийг харахаар үзэхээр зэрэг дандаа таргалтай болдог. Маш их тамхитдаг. Тэгээд таргалтай хэрнээс нөгөө хорд сурчлаа давхар ирэх. Алкогол бас энэ судасны хатууралд нөлөөлөх юм байна. Алкогол бол судасны хатуурлахаас илүү шууд суд өтгөрүүлдэг тийм. Ягаад алкогол суд өтгөрүүлдэг вэ зэрэг нөгөө хүмүүс чинь архитар суусны дараа цусыг юу? Тий. Шаардлагат өглөө барилаа гэж явдаг шүү дээ тийм. Тэгэхээр нөгөө арх уух үед тодорхой хэмжээний нөгөө судсыг тэлж өгдөг эхлээд. Тэгээд уугаад нөгөө тухайн хүний бие махбод чинь нөгөө архиа авах болдог эхлэн шүү дээ тийм. Тэнгүүт чинь судас нь агшиж эхэлдэг. Буцаа нарийч. Тэгээ буцаж агшаад ирэхдээ цусны бүлэгмэлтийн факторууд нь идэвчээд цусны эсүүд нь алдж эхэлдэг. Тэгээд энгүүд чинь та нар анзаарч байгаа бол энэ
одоо архинд хордцсон хүмүүс ингээд тусал хийлгэхгүй бол ингээд салбараад өгөх гэдэг шүү дээ. Тий. Тэгээ шөлтөө ус юм уу? Тэр одоо хүний бие шингэн дутагдаад байна гэсэн үг. шингэн дутагдаа цусны гүөхөө байж байгаа. Цусны гүөхөө болоод одоо уг нь бол одоо сайхан улаан эс одоо нөгөө эснүүд тэгээд цус ус гүйж явах хэрэгтэй шүү дээ. Тэгтэл нөгөө нэг алкогол орж ирээд эргээд нөгөө алкогол нь гарсны дараа эргээд ингээ хатан. Яг зөв. Тэгээд тэр үеэс болоод яг үгүй зэрэг нөгөө цус нь өтгөрл болоод тусал хийгүүт чинь нэг ам ордог шүү дээ гэдэг чинь. Тэгэхээр ер нь хүний би ингээ эндээс нэг юм ойлголоо. Хүний өөрийн энэ бас нөгөө арчаатай байдал гэх юм уу те энэ байдал нь өөрөө бас одоо энэ юунд цус зүрх судасны харуултандаа бас их нөлөөлж байна. Энэ бол маш том Гадны бас нэг юу гэхээсээ чиглүү. Энд одоо хоол хүнс ер нь орох уу, нөлөөлөх үү? Нөлөөлөх л багт тий. Би болохоор хоол хүнс нөлөөлнө гэж бодож байна. Ягаад тэгэхээр нөгөө муу өөхтөс гэдэг үг чинь одоо хоол хүнс ч гэсэн муу өөхтөс байгаа. байгаа. Тэр чинь бас ихээр хэрэглээд байвал. Одоо бид нар яг үгүй эргүүлээд базъя л та тий. За тийм. Эргүүлээд базахад ерөнхийдөө бид нар цусны одоо талаар цусны өтгөрл гэдэг зүйл дангаараа цус харуултыг үсгдэг маа ихэнхдээ. Тийм бай. Ер нь маш ховдох голдол. Нэлийн хүн төвчний өөрчлөлт юм уу юм тий болж байгаа. Эсвэл нэлийн гүнзгий төвчний ус гүйжилтийн асуудал болж байгаа. Ихэвчлэн энэ одоо зүйлүүд хавсарч л явдаг. Сатуурл Цусны өтгөрл. Тэгээд энэс үүдэлтэйгээр цус харуултууд даралт эксэлтүүд болж байгаа. Даралт эксэлт гэдэг чинь ерөөсөө Хатуурл юм. энэ судас нь нарийсаад эхлэхээр нарийсан энэ судаснаас цааш нь урсаж байгаа цус хүчтэй урсаж байгааг хэлж байгаа. Та нэг өмнө нэг нэвтрүүлэг дээр ярьжсэн нөгөө шаланг базангууд тий. Яг зөв. Тэр даралттай ус юм шаланг базан гэ гардаг. Тэр нөгөө цэцгээ услахын тулд ингээд ус сул гожоод хар гавччихдаг шүү дээ. Гавчих мэдрэмж чинь ер нь судасыг гатууруулж байгаа шиг л. Яг зөв. Одоо шил энд байгаа нэг том судас байж үгүй л доо. Энэ ингээд хавчигчлаа шүү дээ. Тэнгүүд чинь тухайн цусны дээш нь хүчтэй явах уу? Хүчтэй. Тархилуу хүчтэй явж байгаа юм чинь энэ чи энэ цаашаа цус судас байхгүй биш шүү дээ. Судас байгаа шүү дээ. Дараагийн шатны судасны хан дээр Хүчтэй зөв. Хүчтэйгээр ингээд усаад байл та. Тэнгүүд энэ хан нь яах вэ? Даралт дийлхээ болох юм. Даралтыг дийлэхгүй болж байгаад хаа усаад байгаа. Тэр чинь харуулт. Тархин дотор цус ингээд урсаад гадаж байгаа. Тэр харуулт. Тэрийг цусны харуулт гэж байна. Тийм байна. Даралт эксэлт гэдэг чинь амсрын эксэлтээр хийж байгаа. Гас цааш нь явж байгаа процессыг даралт эксэлт. Тэр нөгөө хүн даралтны юм Даралт багсал гэдэг нь яа вэ? Даралт багсал гэдэг нь арай өөр болох. Тэр нөгөө даралтны юм ууж чинь бол төр зүрийн арга хэмжээстэй. Даралтны юм чи юус энэ нөгөө нарийсаа хаагдах гэдэг цааш нь хүчтэй урсаад байгаа цусыг чинь судсыг чинь тэлдэг юм баггүй. Тэгэхээр буцаад л ингэ нэстэй. Аюу даралтын амиг уухгүй бол Буцаал. Тэгээ яагаад настай хүмүүсийг ч юм уу энэ даралтын юм уудаг хүмүүсийг даралтынхаа амиг доктортой уу таа гэдэг байгаа чинь өдөр бүр уу гэдэг чинь энэ чинь хаагдах хэсэлтэй. Тийм. Эсвэл хаагдахгүй маа гэхэд цааш нь цус хүчтэй даралттай усаад байхад нөгөө цааш дараагийн судасны даралт гэсэн үг байна. Тэгэхээр нөгөө даралтын юм гэдэг имийг бас ууж явах тогтмол ууж явах зөв гэдэг чинь энэ баггүй юу? Тийм бай тий. За тэгэхээр ер нь төшгөө сайн ойлгов уу? Одоо бидний өнөөдрийн сэдв бол одоо цусны одоо бүлэгнэлт энэ нөгөө цусны талаар ярьж байгаа шүү дээ тийм ямар ч гэсэн өтгөрл гээд байгаа зүйл чинь болохоор ердөөсөө миний хувьд бас яг эмчийн төрний хэллэгчээс яг арай өөрөөр бодож ирсэн юм байна. Яг нөгөө нэг төрний хэлсэн. Зөвхөн энэ дотор гүйж байгаа цусанд холбоотой болов гэсэн чинь бас энэ хантайгаа холбоотой байна. Энэ хантайгаас салшгүй холбоотой байна. Цусны тийм. Тэгэхээр бид нар яг үгээр зэрэг энэ ханны шалтгаанаас болж цус харвалт нь бол 90% шүү. 90-с дээш хувь шүү. Тийм бай тий. Тэгэхээр тэрнээс сэргийлэх боломж бидэд байгаа юу? Өгөө мэдээж байж л тарж шүү. Одоо тэр нөгөө тамгын нутгаан болчих, архиан уухан болчих. Тэр хоол хүнсээ зохицуулчих. Таргалмааргүй байна. Турхаа сайн уучих. Тэгэхээр турхаа бол бас яах юм? Хэд туранхай бол хүмүүсийн бас нэг ойлголт байдаг. Хүмүүс хэд туранхай болохоор миний суц хатуруу гэж яддаг байхгүй. Тэгсэн хэрнээ яг задлан шинжилгээгээр би бас нэлээд олон тохиолдолд харж ирсэн л да. Туранхай хэрнээ суц нь амар хатурчихсан байсан. Тэг яагаад юм бэ гэсэн чинь олон жил тамхидаг байсан. Хөөр. Тамхи таталт нь өөрөө чиний жингийн илүүдэлтэй байна уу? Эсвэл баг байна хамаагүй. Татгэл бол суц чинь дотор ингээл өгөлж хэлдэг. Тийм. Энэ их муухай. Тийм болохоор би жингийн илүүдэлх юм чинь дээр гайгүй гэж бодож байгаа хүмүүсээс байж болох юм. Тэр бол үгүй шүү. Орц уршлын асуудал. Энэ нөгөө одоо хэмжээний өтгөрлийн одоо өтгөрл гинэ энэ хатуурсан байж байгаа өөхлөлтийг хаалгахгүй тул барих арга байна. Тийм байна. Барих арга дээр яг одоо анагаах ухаанд бол хамгийн шилдэг сайн гэсэн зүйл нь энд байгаа муу ух тосуудыг цэвэрлэх үйлчлэгээтэй комити үйлчлэгээ үзүүлдэг нь омега 3 гэж байна. Омега 3 бол цус шингэлдэг зүйл биш. Хүмүүст ингэж андуурах шүү дээ. Омега 3 ухстай юм цусаа сайхан шингэлэх хэрэгтэй шүү. Үгүй омега 3 бол энэ цусны бүлэгнэлтийн асуудалд ямар ч хамаарал байхгүй. Энэ бол энэ судсан дотор орж байгаа муу ух
ханийн дор орох гээд байгаа муу өхийг өөртөө холбож авч явдаг. Турбаг цэвэрлж угаадаг. Маягийн бүтцөхгүй юу? Тэр омега 3-ыг бол одоо манай монголчууд ялангуяа одоо бараг 30-аас дээш насныхан бол өдөр бүртээ авч явах ёстой шүү. Тэгээ омега 3 гэдэг гадуур. Тэгээ энэ бол заасан тас шүү дээ. Тэ. Шимэгдээд алга болно гэж бол байхгүй. Шимэгдээд алга болно гэж байхгүй. Ихэнх хүмүүс жингээ одоо таргалж байгаа дөө тэгж жаад турчих дөө дараа зүгээр болчихсон гэж боддог хгүй юу? Жоо мэлтгэл хийгээд турчингуудаа одоо миний судас зүгээр болсон. Тэгж боддог. Тийм байхгүй. За үүний дараагаар яг зөв тушгааг хэлж байгаа санаа л да нөгөө магадгүй тий шинжилгээгээр ингээ үзсэн чинь цус өтгөл нэг айхтар биш. Тий. Тэгвэл бид нар ямар одоо хүнс хэрэглүүл цусаа гоё шинжилсэн бэ? гэдэг зүйлийг нь бас яг сүүлийн үед шинжлэх ухаанаар бас нэг олон дамжилтуудаар нөгөө манай байгаль дээр байдаг ургамлуудыг бол хүнснүүдийг бол хэлж байна л да. Тэгэхдээ тэглээгээд тэднийг уулаа гэд жишээ шууд эмшиг хүчтэй нөлөөлөхгүй. Эмшиг хүчтэй нөлөөлөхгүй. Тэгэхдээ яг уус хүнд бол үр дүнтэй. За энэ хүнсүүдийг би харуулчих. За тэгээ. За энд нэгдүгürt нь юу вахар зэрэг энийг харж ирсэн энэ ямар юм байна? Энэ одоо юу юм бэ? Энэ турмерик гэж сонсч ирсэн үү? Хой ёстой сонсож байгаа. За турмерик гэдэг энэ өрмөц төрлийн одоо хүнсний төрлийн бүтээгдэхүүн байхгүй юу? Энэ ч одоо ногооны төрлийн хоол. Ногооны төрөл. Тийм энэ бол энийг турмерикийг бол маш олон орнуудад хэрэглэдэг. Хүнсэндээ одоо манай Монгол улс монголчууд гэсэн одоо зах дээр байгаа турмерик бичгтэй хоолны амтлагч шүлмэд хийж өгдөг гэдэг. Тэгэхээр турмерикийн хувьд маш сайн цус шингэлж өгдөг. Магадгүй цус нь төрөл нь хөнгөн зэрэгтэй байгаа ч юм уу те хүн байвал турмерикийг хоол ундандаа хийж идвэл маш сайн цус шингэлдэг. Гэхдээ нэг эрсдэл байдаг. Жишээлбэл турмерикийг хэрэглэж байгаа тохиолдолд тухайн хүн маань аспиринтай хамт ууж болдог. Жишээлбэл аспирин хэрэглээд хослуулж болдог. Араас нь турмериктэй хоол идээд байвал цус алдах эрсдэлтэй байдаг. Тэгээ илүү бүр шингэрч гэдэг. Илүү шингэрх гэдэг гэсэн. Тэгээ нөгөө дооцыг хэтрүүлэх гэдэг шүү дээ. Дээрээс нь турмерик эмчээс болохоор аспирин авчлаа. Өөрөө дур мэдээд энийг нэрэглэлээ тэгээд гадарсан. Тэгэхээр турмерикийг бол яг үхээр зэрэг хамаагүй бас нөгөө нэг хагалгаанд орохын өмнө сэргэлж болдгоо. Жишээлбэл одоо хүн хагалгаанд орлоо гэхэд цус их алдсан шүү дээ. Тэгэхээр энэ бол маш сайн цус шингэлдэг. Энэ батлагдсан зүйл. За дараачих нь юу гэхээр зэрэг витамин Е гэдэг. За витамин Е гэдэг нь өөрөө бас цус шингэлэх хэд хэдэн юм сайхан үйлдэлтэй. За хүмүүсийн болохоор витамин Е-г бол зөвхөн бэлгийн гормоныг сайжруулдаг, залуужуулдаг гэдгээр нь мэддэг байх. Гэхдээ витамин Е-гийн бас нэг бидний одоо юу гэдэг мэддэггүй зүйл нь цус шингэлэх хүчтэй байхгүй. Одоо энэ витамин Е-гийн агуулмжтай хүнснүүд тий одоо ингээл жишээлбэл витамин Е ч юм бол дандаа тосон бүтцтэй. Жишээлбэл наран цэцгийн тос, оливын тос, тий бусад төрлийн бүүлс, авокадо, за зарим төрлийн самар юм асуу эдрийг идчихсэн үү? Манай хүн харж үзег охоо гэх юм. За тийм ээ тий. Заавал надаас асуугаад байх юм ч гэдэг. За хэрвээ тэг мэдээж манай тушка шиг одоо ингэж харж үзээгүй ч юм уу юм тийм энийг идэх боломжгүй байвал витамин Е-г ингээд бэлтгэлээр байгаа шүү дээ шар хөвгтэй. Тэрийг нэг 400 олон улсын нэг чимжээтэйгээр авч болно ууж болно. Гэхдээ энэ ч одоо тэгээд бусд нь тэгээд агуулгдсан л байгаа. Нэмэлт хүнс, нэмэлт тэжээл гэсэн үг шүү дээ. Ер нь нэмэлт тэжээл гэдэг ойлголтыг бол манайхан юу гэж ойлгох хэрэгтэй вэ гэхээр хүнсээр авч чадахгүй байвал тэрийг аав гэсэн санаа. Одоо нөгөө дэг бид нарнаас авч чадахгүй учраас дэг нэмэлтээр авдаг тайлаа. Хүнсээр авч чаддаг бол авах шаардлага байхгүй. Энийг бол. Окей. За энэ. За витамин Е бол маш сайн шингэлэн шүү. За окей. За дараагийнх нь болохоор шанцаа. Шанцаан хувьд бол өөрөө нөгөө бидний энэ цус шингэлэх эднүүд чинь маш олон төрөл байдаг хгүй юу. Жишээлбэл аспирин гэдэг бол ерөнхийдөө дайн тулааны юм уу үед бол нэг анхны эмчилгээ анхны тулаанд нь ордог юм байхгүй юу. Тэгтэл тэрний дараа варфарин, гепарин, тромболитикуд гэдэг хүчтэй эмнүүд хүлээгдэж идэв. Жишээлбэл хоолой өвдөлд нуудаг антибиотик нэмэргүй бол бөхрөө пенцлиг идэг үстэй. Тэр чинь 2 дахь шатны эмчилгээ явуулна шүү дээ. Тэр хоолой өвдөхөө тэр дор бөхсрөө. За. Тэгээд тэр шиг дараачийн төвшний цус шингэлэх эмнүүдтэй ойролцоо нөлөөтэй. Тэр ер нь нэлээд аспиринаас хүчтэй гэсэн. Хүчтэй байхгүй гэдэг тийм. Тэгэхээр энэ шанцааг удаатай хамаагүй байнг хэлж болохгүй. Тийм ээ. Энэ маш хүчтэй цус шингэлдэг учраас хоол хүнсэндээ өдөр бүр хэрэглэнэ гэдэг нь тохиромжгүй. Тохиромжгүй юм. Хаяа нэг гэж яах болно. Өдөр бүр хэрэглээд цус алдах нь шүү дээ. Цус алдах эрсдэлтэй, элгэний асуудал бас болох эрсдэлтэй гэж үзэж байгаа. Тийм бай. За энийг бол хүмүүстэй би анхааруулаа хэлж. Хотоодны шарахтай бол бүр хэрэггүй юм тий. За ер нь бол тийм шүү. За дараачих нь бидний манай тушкагийн сайн идэх дуртай. Энэ ч нь бол одоо тэгээд бас байна шүү дээ.
За саримсны хувьд бол хүн болгон энийг муухан хандтай тэ одоо зүгээр бараг л хог шиг ургаж яадаг тэ нэг тоодгүй шүү дээ. Гэхдээ яг үүндээ саримс чинь бүх энэ ногоо жимснүүдийн ер нь одоо миний энэ хүнсний дэв бүтээгдэхүүн хамгийн сайн гэсэн өвчнөд аль нь сайн бэ гэхэд явж энэ ороод ирдэг байхгүй. Одоо энэ бас ороод ирлээ саримс маань. Тэгэхээр нөөмө саримсны чинь хувьд бол яг энэ цус шингэлэх аспирин төстэй үйлдэлтэй үргэлж байгаа. Өдөрт хүн энэ дэлхийн эрдэнэлийн байгууллагын гаргасан мэдээлэл шүү. Хэдэн хум саримс гэдэг вэ? Нэг хум саримсыг өдөр бүр буцалгаж биш. Жигнэж биш. Шууд хазаж байна. Шараа. Аль болох түүхийгээр нь. Мэдээж хэрэг хазахаас илүүтэй бас гэрчээд хэрэгж болно шүү дээ. Түүхийгээр нь. Эсвэл усанд хийгээд Хандалчлаа. саримстай ус гэж байдаг шүү дээ. Хандлаад ч юм уу тий. Эсвэл саримсны төрөл бүрийн бэлтэмдүүд байгаа шүү дээ. Муухай амтын дарцсан бэлтэмдүүд байгаа. Ингээд өдөр бүр нэгийг хэрэглүүл. Цус шингэлэх үйлчлэгээ маш сайн гэж үзэж байна. А гэхдээ саримсны нэг зүйл дээр анхааруулга нь жишээлбэл одоо бас нөгөө хагалгаанд орох ч юм уу тий. Тэр процессоос өмнө 2-7 хоног юм зогсоох хэрэгтэй. Яг тийм үедээ бас болохгүй юм байна тий. Тэгэхээр нөгөө цусын чинь шингэлэх эрсдэлтэй байдаг юм шүү дээ. Тэгэхээр саримс бол ийм хүчтэй нөлөөтэй. Ер нь гэхдээ саримс айгүй олон юм байна тий. Цус шингэлэх Хоолндоо хийгээд идчихэж яхад нөлөөлөхгүй. нөлөөлөг явах хэрэгтэй сайн шүү дээ. Тийм үстэй болно. Болохгүй байхгүй. Гэтэ яг зүгээр тэн цаана яаж байгаа утгаараа нь бол мэдээж түүхийгээр нөлөөл илүү сайн авдаг л гэж үзэж байгаа байхгүй юу. Тэгээ мэдээж саримсны дараа чинь нөлөөлөлтөнд тэгэл антибиотиктэй адилхан бактери устддаг мастагддаг энэ чинь тамтаггүй хүлддэг. Оо ямар сандаа намаа жоохон бахад хүзүүнээс саримс зүүцсэн байдаг ус. Ханиад их хүрдэг. За дараагийнх нь Зүүцсэн байж хад болж байгаа юм. За дараагийнх нь зэрэг энэ бол Бас нэг үгс гараад ирлээ. энийг бол та хоёроос асуугаач мэдэхгүй байх. Угаасаа энэ нөгөө гинко билобила гэдэг гурван юу гэдэг навч гэдэг. Гинко билобила гэдэг нь юу тэр чигээрэл Их гоё навч юм. Яг нь идэж болт юм уу? энийг бол хоол хүнсэндээ хэрэгж болно. Гэхдээ саплмент байдлаараа бас их хүмүүс авдаг. За. Тэгээ гинко билобила гэдэг энэ одоо бараг л хэдэн мянган жилийн түүхтэй цус шингэлэх, тархин цусан хангамж сайжруулах, ой тогтоолтыг сэргээх үйлдэлтэй юм л да. За яг хоо энэ зүйлийг яг цус шингэлэхтэр маш сайн нөлөөтэй гэж бичсэн байлээ. Тэр гинко билобилагийн тэр нөгөө бэлтгэлийг бас авч ууж явал бас сайн. Тэгэхээр цус шингэн цусны урсгал сайтай байгаа хүн бол бүхэл дэрэгт нь л сайхан тижээгдэн шүү дээ. Тий. Тий. Тархитлагоо нь хүртэл өгөх юм баг шүү Тий. дээ. Дээрээс нь эрүүл сайхан сэтгэн. Эрүүл сайхан сэтгэмжтэй болох гэсэн үг шүү дээ. За дараачих. За ингээд ерөнхийдөө бол яг хөө зэрэг би та бүдтэй нэг энэ цус шингэлэхэд нөлөөлөхөд те нэг яг байгалийн гэдэг юм уу аргыг талаа ярьчлаа. Тий. Энд бол одоо нэг нэмэгдээд нэг зүйлийг мартсан байна. Тэрний үгээр зэрэг алай ордог шүү. Алой. Зөв. Одоо алой гэдэг нэг 100 настай шүү дээ. Алайтай ундаа болох. Тэр чинь Тэд нар чинь сахар ихтэй. Ер нь сахар ихтэй зүйл дандаа цусыг хөтөрүүлдэг гэдэг битгий мартаа. тэгэхээр ч болох юм. Тий. Ер нь сахарлаг ундаа, газтай ундаа, чихэрлэг хүнсний бүтээгдэхүүн, чипс, шоколад, зайрмаг гэтэргээд энэ чихэрлэг зүйлүүд дандаа цусыг хөтөрүүлдэг шүү. Тийм болохоор энийг бас анхааралд авчих хэрэгтэй. Тэгээд алой гэдэг тэр 100 настын шүүсийг бол бас энэ цусыг маш сайн шингэлдэг гэж судалгаануудын ажил гарсан байлаа. Тэгэхээр яг 100 настын шүүсийг тэр уудаг хүмүүс байвал тэрийг уужиж болно гэдэг санааг хэлж байгаа. Тийм ээ. Тийм. За ерөнхийдөө ингээд яг үгүй цус шингэлэх, цус өтгөрөл, за мөн одоо энэ цусны хадуурлын талаар бас нэлээд дэлгэнгүй ярьлаа. Тэгээ цаашдаа ярьсан юм бол маш олон зүйл үлдсэн. Гэхдээ яг манай ард түмэн бол энэ зөвхөн цус өтгөрлөөс болж энэ процесс болж байгаа биш. Энэ хэд хэдэн процессуудын хосломол зүйл болж байгаа учраас эмчилгээний хувьд бол танаас өөрөөс чи 100 шалтгаалж байгаа гэдгийг бас бодцож үзээд өөрийнхөө амьдралын маягийг бас солих, өөрчлөх тэ шаардлагатай шигүүдийг бас ойлгосон байх гэж найдаж. Мөн дээрээс нөгөө өөртөө дүгнэлт хийх биш. Эмчтэр очиод дүгнэлтээ сайн гаргуулаарай тий. Өтгөрсөн үү, шингэрсэн үү гэдгийг яг эмчийн тэр шинжилгээний хариунаас л тодорхой харагдах юм байна тийм ээ. За баярлалаа үзэгчтэй. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлахаар Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газартай хамтран бэлтгэн хүргэдэг Ая ток шоуны энэ удаагийн дугаар маань цусны өтгөрлийн талаар ярьлаа. Та бүхэн нэвтрүүлгээ дахин эхнээс нь үзхийг хүсэх юм бол манай бас сошиал сувгуудаас үзэх боломжтой. Баярлалаа. Шинэхэн дугаараар тун удахгүй уулзъя.